Өрсөн сэргийлэх байдлаар бэлгийн хамтрагч болох гэж шинжилгээ өгсөн. Тэгэхэд бол одоо хамтрагчдын шинжилгээ хоёулаа эрүүл гарсан. Тэгээ нөгөө хүн маань бэлгийн хавталд орчдөг. За тэгээд тодорхой хугацааны дараа буцаад түрээд ирсэн. Тэгээ яасан бэ гэсэн нөгөө хүн маань нууц хугацаанд байсан байж таардаг. За тэгээ ямар нэгэн байдлаар одоо нөгөө зөвлөгөө дутуу авсан дэр ч гэдэг юм уу тиймэрхүү үндсэн дээр одоо анхны шинжилгээгээр шууд энэ хүнийг 100% эрүүл гэж бол хэлэх боломжгүй байдгийг шүү гэдэг бас яг ялангуяа бэлгийн замын халдвар дээр хэлэх нууц хугацаанд байж байгаа шинжилгээгээр сүрэг гарцдаг. Тэгээ зүгээр юм байна гэхдээ тавтад орчдөг. Буцаагаад нөгөө мань халдвар аваад ирсэн ч юм уу. Тэгэнгүүт одоо юу гэдэг эмч зүгээр байна л гэж хэлсэн штэ гэд хавталд орсон байдаг хамгаалтгүйгээр тэр бас тэр бол айгүй харамсалтай тохиолдол ирж байсан л да. Тэгэхээр нууц хугацаанд авах боломжтой байдаг шүү тий. Сарын дараа юм уу 3 сарын дараа заавал 5 дахь шинжилгээ өгөөд 2 удаагийн шинжилгээ сүрэг бол за ерөнхийдөө баталгаатай байх шүү гэж үзэх нь шүү. За сайн байцгаана уу. Өнөөдөр подкастыг үзэж байгаа энэ өдрийн мэндийг хүргэе. За та подкастаа цаашаа үргэлжлүүлээд үзэхээс өмнө манай сувг subscribe гэсэн товч байгаа. Энд дээр та дарчаараа ингэснээр бид бүхний танд одоо хүргэж бэлдэж байгаа мэдээлэл цаг алгүй мэдээлэл байдлаар очдог байх болно. За тэгээ өнөөдөр бид бүхэн бас та бүхний эрүүл мэндийн амьдралд ерөнхийдөө яг одоо их олон хүмүүст хэрэгцээтэй байх тэр мэдээллийг хүргэхээр одоо зочин өрсөн байгаа. Тэгээ өнөөдрийн сэдэв бол бэлгийн замын өвчнөөс өрсөн сэргийлэх талаар бид бүхэн ярилцсан. За бид бүхний урилгыг хүлээж авч ирсэн зочин бол халдвар төвчин судлалын үндэсний төвийн дох бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны эмч Индра эмч хүрэлцээрсэн байна. Тэгээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. За тэгээд Индра эмчийг бол бас яг одоо манай сонсогч бас энэ дүрсээ харж одоо үзэж байгаа одоо үзэгчд маань бас таньжиж магадгүй те. Иргэдээ сошиал дээр бас яг мэдээлэл нэг хэсэг яваад тэр ерөнхийдөө бол хүмүүст мэдээлэл бас нэлээд сайн хүрсэн. Тэгээд ерөнхийдөө би бас харж байгаад бэлгийн замын талаар ерөнхийдөө бас нэг дугаар хийх ёстой гэдэг үүднээс ерөнхийдөө танд санал тавиад хоёул өнөөдрийн сууж байгаа. Тэгээд энэ бол яалтчгүй хүмүүсийн бэлгийн амьдрал гэдэг бол угаасаа хүний амьдралд салшгүй холбоотой учраас энэ тодорхой хэмжээнд бас хүн бэлгийн замаар дамжих халдвар гэдэг зүйлээс өрсөн сэргийлэхгүй бол маш их эрсдэл хүчин зүйл байдаг юм а гэдэг хоёул өнөөдөр ярина. Хүмүүс бэлгийн замын өвчин гэл эсвэл бэлгийн замын эмч гэл одоо таныг хэлэхээр нэг их айцтай л хүлээж авдаг бах те нэг намайг айлах гэдэг нэг хүн байгаад байгаа юм шиг. Яг үүндээ бол энэ чинь маш олон зүйлээс бол урьдчилан сэргийлэх, эмчлэх тэр зүйл хүмүүс бол та бүхэн бол байж байгаа. За тэгэхээр хоёулынх нь яриа эхлэхээс өмнө ерөнхийдөө яагаад таны хувьд бэлгийн замын эмч болохын одоо мэргэжлийг сонгов. За тэгээд хоёулаа төгснөөс хойш одоо яг одоо халдвар өвчин судлалын үндэсний төвд ерөнхийдөө ажиллаж байгаа юу эсвэл өөр одоо газар ажиллаж байгаад одоо ингэж явсаж байгаа юу гэдэг талаар хоёул яриа эхлэе. Ер нь бол 2018 онд бакалаврын дипломыг авсан. За тэгээд яг эмч чиглэлээрээ бол яг үндсэн эмч чиглэлээр бол 5 дахь жилдээ одоо ажиллаж явж байна. За яг дох бэлгийн замаар дамжих халдварын эмчээр бол одоо 1 жил 6 сар орчим ажиллаж байгаа. За нийтдээ ер нь бол суралцах хугацааны 11 жил орчим байлаа. Тий. За тэгээд яг өмнө нь бол үндсэн мэргэжлийн эмчээр бол өөр чиглэлээр ажиллаж байсан. Тий. Одоо бол бэлгийн замын эмчээр ажиллаа явж байгаа. За тэгээд бэлгийн замын эмч сонгосон гэх юм бол манай талаас одоо нөгөө ер нь гэр бүл төлөвлөлттэй өөр хүүхдтэй болоход хамгийн нандин зүйл чинь л нөхөрчгүй эргэтэн тохиролцоо байдаг. Тэгэхээр тэр бас хамгийн эрүүл байх нь чухал нэгт. За хоёрт нь хэм бол халдвар төвчний нэг гоё онцлог байдаг. Яг эмч өөрөө хүнээ зөв уншилж чадах юм бол үүсэгчийг тодорхойлж болдог. Гоё нөгөө цагаан дээр хараар гоё бичээд гараад зураатал гараад ирнэ. За тэгээд тэрэн дээр нэмээд мэдрэг эмчилгээ нь юу ах юм те. Одоо нөгөө одоо өсвөрлөл хийдэг штэ тий мэдрэг юм юу ахын өрөмц юм юу ахын юу хийж болох юм гэхээр ерөнхийдөө бол эмч өөрөө л сайн эмнэл зүгээрээ үзлэг онцлогоо хийгээд явчих юм бол эмчилгээ бол аягүй гоё тодорхой гарч ирдэг. Тийм тэгэхээр энэнийг бас хаслуулах их гоё байдаг. За дээрэс нь халдвар төвчний чиглэлээр ер нь бол эмч болоход одоо эмнэл зүү маш чухал байна. Дархлаа, бичил ам, дээрэс нь одоо эм судал гэдэг аягүй том шинжилгээ ухаануудыг судлах хэрэг гардаг. За тэгээд тэр тал дээр бас маш их сонирхолтой байсан. За нөгөө талаар бас ер нь бол бэлгийн замаар дамжих халдвар яг оншоо зөв тогтоогоод зөв хэмжилж чадах юм бол үр дүн маш өндөртэй байдаг. За тийм өрсөн сэргийлэх боломжтой бас өвчнөд ордог. Тийм учраас ер нь хэд энэ чиглэлийг сонгож ажиллаж байгаа. Нэг бэлгийн замын эмчтэр орж байгаа залуучуудыг хараад тахаар нэг тийм залуучуудынх нь эмэгтэй эмч байхаар их санаа зовдөг байх. Эсвэл эмэгтэйчүүд байхаар үзүүлэх гэж нэг одоо амар сахалтай нэг том биетэй эрэгтэй эмч сууж их юм бол одоо тэр хүний өвч гисэн яг ингээд зүгээр эмчлүүлгийг л амар зориг гаргаад авчихсан чинь тэнд ингээл
үүдэнтэй айгүй том бэлгийн зам гэж бичсэн байхаар бас яг санаа зовдөг юм байлээ. Тэгэхээр миний яг одоо ажиллаж исэн сонгон хайрхан нэгдсэн эмнэлгийн яг одоо бэлгийн замын эмч маань болохоор яг тэн дээр гадаана тийм юу байхгүй, бичиг байхгүй. Тэдэн номер гэж явдаг. Тэгэхээр би энэ дээр яг тэр эмчтэйгээ ярилцчих яг бодсон байхгүй. Ямар гоё логик вэ те. Хин нэг маш томор бэлгийн замын өвчин гээл одоо тэгээ шотооны зураг тавиад ч юм гээл алхах болгонд нь тэнд үхэл хүлээж байгаа юм шиг байхаар тэр хүн баг үүднээсээ буцаал явна шүү дээ. Тэр үүдэнд нь таньдаг хүн байгаа л өө юу хийж яваа гэж харсан чинь бэлгийн замын үүдэн зогсож ивэл гэл тэр хүнд бол маш их шантрахаар тийг санагдах байх. Тэгэхээр одоо халдвар төвчин судлалын үндэсний төвийн одоо та бүхний хаяг дээр чсэн тийм байна уу те? Тэр том хаяг маяг бол одоо байхгүй шүү дээ. Тийм. Манайх дээр бол яг нөө улаан тууз гэж чиглүүлэх одоо нөө чиглэл бол байгаа. Дуугуутч бол байгаа. За тэгээд дотор нь үзлийн өрөөнүүд бол 1 2 3 4-өр дугаарлагдсан. Эмчилгээний өрөөнд нь ч гэсэн зөвхөн дугаарлагдсан. Тэгээд манайх бүртгэлийн ажилтан байна. За тийш очироо, ийш очироо гэж чиглүүлж өгч өгдөг. Тэгэхгүй бол одоо юу гэдэг яг хэдийгээр халдварын хүмүүсийн үзлийн өрөө тусдаа ч гэдэм үү те. Эсвэл бол тийм үзлийн өрөө тусдаа энэ төргээд эрэгтэй эмэгтэй үзлийн өрөө тусдаа энэ тийшээч гэдэм үү. Тэгэх юм бол хүн бас айгүй эвгүй байдаг. Тийм. Гэтэ одоо юу гэдэг хэдийгээр халдвартай хүмүүсээс өөр хүмүүсийг ч гэсэн үзэх тохиолдлууд бол бид нарт гарна шүү дээ. Тийм. Тийм болохоор бас тийг ялгарлан гадуурахгүй. За дээрээс нь маш өндөр ёс зүйтэй ажиллахгүй болтгоо. Бэлгийн замын эмчнэр ерөнхийдөө нөгөө хүнийг маш их сонсож сурсан тий. Дээрээс нь маш өндөр ёс зүйтэй хүнийг хүн гэдэг утгаар нь хүлээж авдаг. Яа тэгэхээр хэрвээ одоо ямар нэгэн байдлаар хүн бэлгийн замын халдвар авлаа гэж та гаднаас тэр хүнийг хараад энэ хүн бэлгийн замын халдвартай юм биш гэдэг мэдсэн бол тэр хүнтэй бэлгийн авталд орохгүй шүү дээ мэдээж. Тэр үнэхээр тэр хүн ямар ч байдлаар авсан байх боломжтой болчихж байгаа байхгүй юу? Тийм учраас аюу хүнийг ойлгож хүн гэдэг утгаар нь тий. За тэгээ алдаа энэ болж өгвөл зөөлнөр засаж эвтэйхэн хилдэг ч гэдэм үү тий. Тиймэрхүү байдлаар харьцахгүй бол ер нь бас ер нь тийм онцлог нь тийм гэх юм уу? Одоо яг ярианыхаа ихэнд бас нэг зүйлийг асуумаар байна л да. Сошиал дээр ерөнхийдөө хүмүүсийн хувьд бол бас нэг мэдээлэл одоо олонд хүрсэн. Тэгээд энийг би бол бас бэлгийн замын эмчтэй сууж байгаа учраас асууя гэж бодож байна. Ерөнхийдөө яг энэ доохын вирустэй хүмүүс Монголд ерөнхийдөө бол одоо тэд орчимгүй тоо бол байгаа бах тийм ээ. Тэгэхээр одоо яг сүүлийн үед бол тоо баримт нэгдүгürt ямар байгаа гэж асуумаар байна. Тэгээд доохын вирустэй өвчтөө нэг 12 хүн бас ингээд тодорхой хэмжээнд хяналтаас гарсан гэдэг энэ мэдээлэл сошиал дээр их яваад энийг одоо би комментуудыг уншихад бол ерөнхийдөө маш их одоо хяналтгүй ингэж ажиллаж байгаа юм шиг энэ ойлголтууд хүмүүст бол одоо байгаа даа л да. Тэгвэл энэ тодорхой хэмжээний доох гэдэг өвчин маань одоо Монголд ямар одоо хэмжээнд байгаад байгаа. Энийг та бүхэн маань мэдээж хянадаг яг одоо хамгийн том одоо байгууллага та бүхэн байж байгаа. Тэгвэл энэ хяналт яаж явагддгийг магадгүй хэн нэгэн доох гэдэг вирусыг авчлаа. За энэ тохиолдолд ерөнхийдөө процесс яаж өрнөдөг талаар ойлоо нэг товчхон мэдээлэл хүргэе. За 1992 онд бол анх Монгол улсад хэдийгээр халдвар бүртгэгдсэн байдаг. За тэгээд 2015 оны 12 сар буюу жилийн зэм байдлаар нийт 427 тохиолдол бүртгэгдсэн байна. За 25 онд гэх юм бол яг шинээр 39 тохиолдол бүртгэгдсэн байна. За манайх болохоор 25 онд 39 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Яг жилүүдийн хувьд бол их өндөр тоонууд байна шүү. Ер нь бол одоо халдвар тохиолдсон тоонуудаас бол хамгийн өндөр тохиолдол гарчихсан байна. Гэхдээ манайх одоо нөгөө жил бүрийн тооцоолол явдаг. Одоо халдвартай тэдэн хүн байх боломжтой. Жилдээ тэдэн хүн онцлогдно гэсэн тийм боломжит тоонуудтай явж байдаг. За 24 оны байдлаар гэх юм бол 694 хүн одоо хэдийгээр халдвартай байх боломжтой гэж үзэж байгаа Монгол улсад. За тэгээд үүнээс нь бол 25 онд 42 хүнийг одоо илрүүлсэн байна гэж үзсэн. За тэгэхээр тэр төвшөнд орол баг хангалттай хүрч ийн хал гэсэн үг. Тийм. Илрүүлэг бас нэг талаараа сайн байсан. Тийм. За тэгээд яг одоо энэ 12 тохиолдол дээр гээд ярих юм бол манайх бол одоо юу гэдэг анх онцлогдсон тохиолдол манайх өдөр нь улсын хэмжээнд хэдийгээр халдварыг яг онцлдог баталдаг газар зөвхөн хөсүүд байдаг. За энэ дээр бол ерөөсөө одоо эмнэлэг зүйч эмчийн байдал тийм ээ халдвар судлаач. За тэгээд онш батлах лабораторийн эмч гээд ингээд бүгд том баг болж ажилладаг. За багаараа тэр бүгд багийн бүх гишүүд бол эмчнэр эмнэлэг зүйч эмчнэр байгаа тийм лабораторийн ажилтнууд бүгд нууцлалын гэрээнд гар үсэг зурдаг. Тэгээ маш өндөр нууцлалтаар ажилладаг. За тэгээд мэдээж одоо юу гэдэг ер нь бол оншийг батлаа тухайн үнд өөрт нь хэллээ. За тэгээд тэрний дараа бид нөгөө зөвшөөрлийн хувьцууд буюу тухайн бичиг баримтыг бол цаг тухайд нөтлөө явдаг. За хэрвээ ингээд та оншоо мэдсэрэж бусдад халдвар тарах юм бол эрүүг хариуцлага хүлээн шүү. Ийм байдэн шүү. Тэгэхээр одоо хоёлаа ингээд бусдад халдвар тараахгүй байх хэрэгтэй тий. Энэ зөвлөгөө бол цаг тухайд нөгдөг. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр бол онцлогдсон даруйд эмчилгээнд орох ёстой гэсэн зөвлөмж бол байдаг. За манайх дээр бол одоо юу гэдэг хавтал судлалын хэвчтэй юм уу тэгээ бусдад одоо нөгөө нэг ажлуудаа хийгээд ерөнхийдөө бол тухайн хүний хариу урлаас хамаараач гэдэг юм уу тий. Тэгээд хугацааг бол харьцангуй наанцсан байдлаар одоо эмчилгээнд оруулдаг. За тэгээд улирал тутамдаа бол юунд үндэсний аюулгүй байдлын зөвлөлд
мэдээлэл өгөө явдаг. Эдэн хүн онцлогдсон эдүүнээс эдэн хүн нэмжлэгэндээ байна тий. Эдэн хүн нэмжлэгээ тасарсан байна ч гэдэг юм уу. Тэр болгонд мэдээлэл өгөө явдаг. Тэгээ тагнуулын ерөнхий газартай хамтарч ажиллаа явж идэг. Тэгэхээр ер нь бол дор дорын хяналтыг бол хийгээ явж идэг байна. Ерөнхийдөө хяналт энэ зүйлүүд бол нэлээд шатааралтай маш өндөр хяналтанд явж байгаа юм байна. Тэгэхээр бид нар нийгмээр нэг юм айдас шүүцтэй байгаа бол энэ тодорхой хэмжээнд тийм одоо зүйл бол харцангуй бага юм биш үү гэдгийг ярьж байгаа. Нөгөө талаасаа ер нь бол хэдийгээр халдвар маань эмчлэгддэг архаг өвчний ангилд орчихсон байгаа. За тэгээ одоо энэ сошиалар харж байгаа хүмүүсийг харахад бол нөгөө хэдийгээр халдвар доох гэдэг хоёрыг зүйлж бүрийн ялах одоо нөгөө мэдлэггүй тийм байдалтай бас үүдэлтэйгээр бас одоо хүмүүсийг маш их чичлэх, буруу шаах тиймэрхүү өнцгүүд аягүй харагдсан л та. Тэгээ нэг талаасаа бас яг хүн жоохон хүн төвтэй байгаа нэг жоохон хүн чанартай байгаа. Яг үнэхээр би энэ халдварыг авсан байсан бол яах байсан бэ гэдэг нэг ганцхан удаагийн бодол төрөөд үзвэл бас та үнэхээр тэр зүйлийг бичүүгээс нөгөө гэдэг бас арай өөр би сая бас нөгөө дугаар ихэнд ярьсан шүү дээ. Үнэхээр гаднаас хараад хүнийг тэр халдвартайг мэдсэн бол та бэлгийн авталд орох байсан уу? Тэр бас хүн ямар янз бүрийн байдлаар халдвар авсан байх боломжтой шүү дээ. Тэгэхээр хүний хүн гэдэг үднээс нь авч үзвэл бас арай өөр байх болов гэж бодож байна. Тэгэхээр маш их хариуцлагатай ажиллах Линдер амч болон түүний багийнхан ерөөдөө хөсөөдөгдөг маш том айлал хийж байна. Тэгээд энэ дээр бол яг сая таны хариултан дээрээс бол маш гоё тийм ихтгэл төрж байна л да тийм энэ маш гоё баг ажиллаж байна. Тэг хүмүүс айгуугаа өөртөө сэтгэлдээ өөрийнхөө төлөө санаа зовдөг байгаасаа тийм. Тэгэх юм бол та бүхэн бол ажиллаад ямар ч асуудалгүй хийж байгаа юм байна. Доохтой хүмүүсийн хувьд бол яг энэ жил болгоныг юм тоо статистик яваал энэ дээр бид нэр айж бариад байхаас илүүтэйгээр энд илрүүлэг маш сайн үзэж байгаа юм байна. Та бүхний ажил их сайн үзэж байгаа юм байна гэдэг дээр бид нар тэнд дүгнэлт хийх хэрэгтэй юм байна. Түүнээс энэ нийгэмд нэг сенсацийг дарах гэдэг юм шиг эсвэл хин нэг айлгаж зочих гэдэг юм шиг ийм мэдээллийг бол мэдээж та бүхэн хүрэхгүй байгаа бах. За тэгэхээр яг энэ доохтой яг энэ талаас энэ асуудлыг шийддэг ажил дээр бол та илүү бас төвлөрж ажилладаг юм байлээ. Би бас нэг асуултыг асуумаар байна л да. Ер нь доох гэдэг өвчин маань өөрөө одоо Монголд 92 оноос хойш анх ингээ бүртгэгдээд явж байгаа юм байна. Одоо бидний хүүхэд байхад одоо би өөрөө эмч учраас яг тэр тодорхой хэмжээний мэдээлэл биднэрт байгаа учраас яг арай бид нар өөр ойлголттой байгаа. Яг жирийн иргэн одоо энэ подкаст сонсож байгаа юм бол доох гэдэг өвчин тусгаал юм бол өгөх юм байна. Энэ ямар ч авралгүй юм байна. Энэ хүн тусчгал юм бол тэр хүнээс одоо зайгаа бариад энэ хүнийг зөвөр тусад нь баг үр хөвгтэй биш юм шиг хань ижлээ биш юм шиг ингэж бодох ёстой гэдэг нь ойлголт ийм айдас бол нийгмээр л байгаа. Тэгвэл энэ доох гэдэг өвчин бол тодорхой хэмжээний идэх одоо яг 100% идэгдэж байгаа гэдэг энэ ойлголт бас нийгэмд бол уусаа байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ерөнхийд ямар процесстэй одоо идэгдэл одоо эмчилгээч гэдэг юм уу хяналт нь ер нь бол энэ хүн ахаад шууд одоо нэг дархлаа байхгүй болол эсвэл нэг хүчин тусаал шууд нас орчдгаал гэдэг ойлголт байгаа шүү дээ. Тэгвэл эмчилгээнийг маш сайн хянуулаад явуудах юм бол энэ хүн ерөөдөө эрүүл байх ч юм уу урт наслах боломж байдаг. За ер нь бол одоо манайд хяналтанд явж байгаа хүмүүс 60 гарсан хүмүүс хүртэл байж байдаг. За тэгээд хэдийгээр халдварын одоо өөр болохоор эмчлэгддэг архаг өвчний хангилд орсон гэдэг нь одоо элэний бие вирустэй яг адилхан. Бэлгэний бие вирус дээр хүмүүс нэг вирус тоологдохгүй болчлоо гэдээ ярьдаг. Тэрнтэй яг адилхан өдөр тутамд 24 цагтаа та вирус эсрэг эмчилгээгээл тогтмол хэрэглээд уугаад ах юм бол ерөөсөө вирус бусдад халдвар дамжуулахгүй 98-аас 99% магадaltaй болсон гэдэг дэлхийр хөлний байгууллага бүр баталсан байгаа. За мөн одоо нөө өвчнөөс сэргийлэх арга хэмжээнүүд маш их гарсан. Хэдийн халдвараас. За одоо жишээ нь өртөлтийн өмнөх сэргийлт гэж байдаг. Хэрвээ ямар нэг байдлаар та эрсдэлтэй хавталд орох гэж байгаа бол тэрнээс өмнө сэргийлэх юм гэж бас байгаа. Тэгэхээр та халдварыг бас авахгүй ч байх боломжтой байна гэсэн үг. Тэгэхээр тийм боломжуудыг хүртэл одоо манай Монгол улсад ороод ирсэн байгаа. Тийм. Тэгэхээр одоо юу гэдэг нь тухайн хүний одоо ерөнхийдөө бол өөрийнх нь юуны асуудал болж байгаа гэсэн үг байхгүй. Тооцоолол ч гэдэм үү эсвэл одоо юу гэдэг нь тухайн зөөр асуудал болоод байна л гэсэн үг. Тэгэхээр энэ бол эмчлэгддэг архаг өвчнөд ордог. За дээрээс нь хэдийгээр халдвар маань одоо ахуй хавтлаар бол дамжихгүй. Бусдаа хоол идэх, гар барих, өнсөлцөх, хөтлөх энэ үедэд бол ерөөсөө дамжихгүй. Тэгэхээр одоо хэдийгээр халдвартайг мэдсэн ч юм уу тийм тохиолдолд бити ялгуулан гадуурхаарай. Тухайн хүн эмчилгээнд л бүрэн хамрагтай явж байгаа юм бол ер нь бол цус бүтээгдэхүүн болон бэлгийн хавтлаар бүр яг эмчилгээндээ тогтмол яваад вирус ячаал тоологдохгүй болсон тохиолдол 98-аас 99% бас халдвар тараахгүй гэдэг болсон байна. Тэгэхээр ер нь бол бити ялгуулан гадуурхаарай гэдэг бас өөр ялгыг өгмөр байна. Доох гэдэг хүчин киндийг авчлаа гэж бат. Энд одоо өөрт нь илэрх ч юм уу нэг эмнэлэг рүү очиж хандах ч юм уу шинж тэмдэг ер нь хэр илэрдэг юм бол ер нь бүддэг үү? За одоо сүүлийн үед нөгөө илрүүлэлт сайтай басантай холбоотойгоор ер нь бол шинж тэмдэг илэрхгүй тохиолдлууд их байдаг. За тэгээд шинж тэмдэг илэрж байгаа тохиолдлууд их юм бол ерөнхийдөө эхний шатанда 2 дугаар шатанда ч гэдэм үү ерөнхий биеийн төлөв завирууд л илэрдэг. Яг бид нар нөгөө томгийн халдвар авахар яадаг үлээ те. Баг зэрэг бие зарах, толгоо өвдөх. За тэгээд
гүйлгэгч гэдэг юм уу те. Эдгээр иймэрхүү шинж тэмдгүүд илэрнэ. За булчангаар өвдөх, за хөл гарын үзүр иргэнэх өнтергээд иймэрхүү ерөнхий биеийн гэлийн завирууд илэрдэг. За яг хүнд үед ороод ирсэн тохиолдолд бол мэдээж овцомжийн буурах, за тэгээд босоод одоо юу гэдэг сүргийн халдвар төртөмтгий болох ч гэдэг юм уу те. Амьсгал давчдах, амьсгаадах, тэгээд халуурах, өндөр халуурах. Тэгээд иймэрхүү шинж тэмдгүүд одоо мөөгөн цөртөх бусад шинж тэмдгүүд гэдэг юм. Одоо яг одоо шинж тэмдгийг хэлчих юм бол бас хүмүүс чинь би хэдийдээ алдартай болсон юм болов уу гэдээ түрээд ирэх тохиолдлууд бас байгаад байдаг. Тэгэхээр ер нь бол хэдийдээ алдар маань яг эрсдэлтэй заавал байгаа юу гэдэг үгүй юу гэдэг одоо тооцоолсны үндсэн дээр бол бас тусах магадлалыг бас тооцоолж байгаа. Дамжих зам бол одоо тэгээд цуцсан бүтээгдэхүүн байгаа, бэлгийн зам байгаа. Өөр эхээс хүүхдэд дамжина. Төрөх замаар юм уу? Одоо эхээс хүүхдэд төрөх замаар, за эсвэл хөхний сүгээр халдвар дамжих магадлалтай байдаг. За манай Монгол улсад бол нийт 20 ээжээс 35 хүүхэд төрсэн байгаа. Тэгээд давтан төрөлт нь 14 байдаг. За тэгтээ ерөөсө 35 хүүхэд төрсөн ерөөсө халдваргүй төрсэн байгаа. Тийм ер нь бол манайх айгуу тийм өндөр үзүүлэлттэй. За тэгээд одоо юу гэдэг дэлхийд гарч байгаа шинэ эмчилгээ тэр болгонтой хөл нийлүүл алхахыг хичээгээл ажиллаж байна та. За яг энэ доох өвчин дээр бас яг нэг халдвар авахгүй байх нэг зүйлийг дөрөв хоёулаа хайлт ярилцсан. Би нэг асуумаар байл да. PrEP гэж им байгаа юм байна. Тэгээ тэр имийг хүн уухаар хэрэглэж болох юм байна гэж та дөрөв хэлсэн. Тэгвэл энэ имний талаар хоёулаа хэлээ. Тэгээд бэлгийн замын энэ одоо энэ доох гэдэг өвчнийг авахаас айж байгаа тийм хүн ямар нэгэн байдлаар одоо нэг шинэ хостой боллоо гэж боддог ч юм уу те. Тэр шинжилгээний хариун дээр энэ бол одоо сөрөг байна гэж хүн харахгүй бол тэр хүнийг цаана ямар өвчтөй байхыг хинч мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр хэрвээ тэгж одоо сэргийлж байгаа ч юм уу сэжиглэж байгаа хүмүүсээ бол бас энэ байж болох юм байна гэж би ойлгосон. Дээрээс нь ялангуяа бид бүхэн эмнэлгийн ажилтай хүмүүс маш их цуссан бүтээгдэхүүнтэй харьцагч гэдэг юм уу иймэрхүү маягаар эргээд тэр халдвар авах магадлал өндөр байгаа үед бас сэргэлжүүл бас зүгээр гэж ойлгосон. Тэгвэл энэ юм бол өөрөө миний хувьд бол яг шинэ мэдээлэл байна. Та тэгээд яг сонсож байгаа хүмүүст бас энэ талаар хэлж өгч. За манайх яг 25 оны 12 сараас эхлээд юу басан өртөлийн өмнөх сэргээлтийг хэрэгжилж эхэлсэн байгаа. За тэр нь болохоор та яг одоо нөө эрсдэлтэй хавталд орох гэж байгаа бол за өртөлийн өмнөх сэргээлтийг авч болно. Гэхдээ гол нь та нөө шинжилгээнүүдээ өгнө. За яг хэдийхэн халдваргүй байх хэвээр таны элэг бүрний үйл ажиллагаа тухайн амийг хүлээж авах боломжтой байх хэвээр. За энэ болохоор яг вирус эсрэг 2 эмийн хасламж байдаг. За яг манай эмчилгээнээс бол арай өөр зарчмаар явж байгаа. За тэгтээ өртөлтийн өмнөх сэргээлтэнд зөвхөн хэдийхэн халдвараас сэргийлэх болохоос биш бусад бэлгийн замын халдвараас бол сэргийлэхгүй. Тэгэхээр та хэдийхэн одоо халдвараас сэргийлээд өртөлтийн өмнөх сэргээлт хэрэгжилж байгаа бол мөн давхар заавал бэлгэвчээ хэрэглэх хэрэгтэй. Тэгэхгүй бол буцаа та өөрөө бусад бэлгийн замын халдвар төвчөнд өртөх эрсдэлтэй болчихж байна гэсэн үг. За одоо эмнэлгийн ажилчдын хувьд гэх юм бол ямар нэгэн байдлаар хатгалтанд өртөх тиймэрхүү тохиолдлууд байдаг. За тэрний үед бол өртөлтийн дараах сэргээлт гэдэг зүйлийг хэрэглэдэг. За өртөлтийн дараах цомог бол одоо эмнэлэг бүрд бол байнга байж идэг. За тэгээд тэрэн дотор нь бол манай хэдийхэн халдвараас сэргийлэх юм бол байж байгаа. За тэр нь бол одоо өртөлтийн өмнөх сэргээлтэл бас харьцан өөр юм бас байж идэг. За тэгээ хэрвээ та өртөлтийн дараах сэргээлт авах гэж байгаа бол одоо 72 цаг дотор яаралтайгаар шинжилгээ өгөөд яг өртөлтийн дараах сэргээлтээ авах боломжтой гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө цаг алдахгүй 72 цаг дотор л хүсүүд дээр юм уу эсвэл бол тодорхой хамгийн ойрхон байгаа дүүргийнхаа эмнэлэг дээр ч юм уу тий. Улсын эмнэлгүүд дээр бол бүгд манайх тараагдсан байдаг. Тийм байдаг. Хүртлийн дараах сэргээлтийн цамгийн дотор орсон байдаг. Тэгэхээр хамгийн ойрхон улсын эмнэлэгтэй л хандна гэсэн үг. Заавал хүсүүд гэдэг хаал байхгүй. Тэгэхээр тохиолдол хэлээд одоо би ийм хүртэлэнд хүртсэн юм аа гэд. Тэгэхгүй бол одоо манай эмнэлгийн ажилчид гэсэндээ өөртөө бас айгүйх явах гэдэг. Хүртэлтэнд хүртчихэд ямар арга хэмжээ авах бас мэдэхгүй тохиолдлууд гарах гэдэг. За бас нөгөө талаас бас нэг юм кейс иржсэн л та. Одоо сувилагч бол ерөөсөө биш. Сувилгын лицензтэй хүн биш. Тэгээ зүгээр л сууд тариа хийж чаддаг хүн болонгууд зүгээр таньдаг нэг хүн гуйгаад тариа хийлгсэн гэж байгаа. Гэрт нь нууч. Тийм. Тэгээд та юу хийсэн бэ зүгээр нөө битмин ч юм уу те тиймэрхүү тусал хийсэн гэдэг. За тэгээ яасан гэсэн чинь тухайн хүн нөгөө нэг одоо чинь мэдээж мэрэгжлийн хүн биш юм чинь яаж нөгөө хог хаяглаа ялгаж ангилж хаягдах хүртэл мэдгүй шүү дээ. Тэгэнгүүт нөгөө зүүндээ өөрөө хатагдсан. Тэгээ хамгийн харамсалтай нөгөө 72 цагийн дараа ирж хандаад байдаг. Тэгээ одоо би яах ёстой гэд. Тэгээ уушлаараа ингээд нөгөө 72 цаг дотор гэдэг чинь тухайн хэрвээ вирус таны биед халдвар орсон л бол өсөж үржихээс өмнө хоёлаа маань дарж авах гэдэг нь гэсэн шүү дээ. Имээр тийм вирус эсрэг имээр. За тэгээ тэгэнгүүт 72 цаг өнгөрсөн байна. Одоо хоёлаа хяналтын шинжилгээнд л хамрагдах боломжтой гэдгийг хэлэхээр бас жоох юм харамсалтай байгаад байдаг. Тэгээ нөгөө талаас ч гэсэн ард иргэдэд бас анхааруулж хэлэхэд та өөрөө сувилагч биш тийм ээ. Сувилгын лиценз байхгүй тийм ээ. Хэрвээ тийм л биш бол тур мэдэн битгий эмчилгээ бусдад хийгэрээ. Дараа нь ямар нэгэн байдлаар урал хөндрөл өгөхөд хүртэл авах арга хэмжээг мэдэхгүй тийм ээ.
За зүгээр л нэг тусал зүгээр л нэг витамин гэж яриад байдаг. Гэтэл тэнд цаана бас ямар нөлөө урал явж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Тийм учраас бас тэртлийн анхааруулга гэсэн өмөр өгдөг. Тэр хүн болохоор доохын халдвартай хүн байж таарсан юм байна тий. Үгүй. Тэр хүн одоо нөгөө хүнээс яг ямар халдвартай тэр хүн мэдэхгүй байгаа байхгүй. Зүгээр л нэг хүн байсан. Тийм зүгээр л хатгуулцаад түрээд ирсэн. Ямар тэр хүнийг одоо халдвартай юу гэдэг вирусыг мэдэхгүй гэдэг байгаа байхгүй. Ямар ч мэдээлэл авахгүй. Ямар ч мэдээлэл авахгүй. Тэгэл зүгээр хүн хийгээд өгөөч гингүүд хүмүүс намайг судалсан хатгахчдаг болохоор миний дугаараа өгсөн байсан. Ерөөсөө иймэрхүү юм ярьж байдаг. Тэр хүн лигний бэдс вирус доох тэмгүй тэгэл ямар ч халдвартай гэж болно шүү дээ. Тийм. Тэр өөрийгөө бас нэг талаас аягүй хүн эрсдэлд оруулж байгаа байхгүй. Нөгөө хүнийг ч эрсдэлд оруулж байна шүү дээ. Тийм байна. Энэ бас эрсдэлтэй зүйл байна. За тэгэхээр тэр prep гэдэг юмны талаар бас бүгдээрээ ойлгож авъя те. Энийг одоо хин нэгэн ч юм уу одоо хоёулынх нь подкастыг сонсож байгаа нэг залуу эмэгтэй ч юм уу энийг олж аваад одоо сэргийлээд би ингэж одоо уумаар байнаач гэдэг юм уу. Энэ тохиолдолд бол эми санд бол байхгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр манайх одоо яг бол эрсдэлтэй бүлгийн хүн амд хэрэглэж эхэлж байгаа. За тэгээд залуу сэрүүл мэндтэй хамтарч хийж эхэлж байгаа. За хэрвээ яг та үнэхээр авахыг хүсэж байгаа бол манай хүсүүд дээр ирж хандж болно. Тийм. Тэгээд гол нь хүртлийн өмнөх сэргээлтийг заавал нөгөө мэрэгжлийн хэмжээ хяналтанд ор хэрэглэх шаардлагатай байдаг. Дуурманд хэрэглэх боломжгүй. За тэгэхээр мэрэгжлийн хэмжээнд хандаад ямар шинжилгээнүүд өгөх ёстой, ямар категори хангасан байх ёстой. Тэгээд тэрийг хангаад болж ивэл эмийн үг олгоод явна л гэсэн үг. Тэгэхээр яг хүсүүд залуу сэргээлтүүд хамтарч өгч байгаа. Эний чинь угаал бэлгийн хавталт ороод гэж боддохоос илүү бас яг энэний утга учирыг нь бас ойлгож аваарай те. Ийм одоо энэ бас та түрүүлжсэн шүү дээ. Гадны орнд болохоор бүр тариагаар байдаг гэж хэлсэн. Гадны өндөр хөгжлийн улс орнууд ер нь бол 6 сар тутамд хийдэг тариа сая 25 онд гарч ирсэн. Тийм тэр нь болохоор яг нөгөө бас вирус эсрэг эмийг 6 сар тутамдаа тариад явна гэсэн үг. Манай хүмүүс дээр ч гэсэн одоо хийдэг алдартай хүмүүс дээр ч эмчилгээн дээр 2 сар юм уу сар тутамдаа хийдэг тариа эмчилгээнүүд бол байдаг. За тэгээ улсын одоо нөгөө боломжоос хамаарат ч гэдэм үү те. Тэрнтэй холбоотойгоор бол одоогоор тариа эмчилгээнүүд бол Монголд орж ирэхгүй байна. Тэр нь бараг вакцин шиг юм болчихж байгаа байхгүй тий. Гэтэ тэр бол тухайн био бэлтгэл бол биш. Одоо нөгөө нэг юу гэдэг эсрэг бие дээр суурсан ч гэдэм үү те. Эсвэл бол антиген дээр суурсан бэлтгэл бол биш. Зөвхөн вирусын эсрэг имэл гэсэн үг. Ерөөсөө боломжийг одоо нөгөө өвдөх эрсдлийг л төрүүлж хааж гэнэ гэсэн үг байхгүй. Вирус эсрэг имээр те. Хэрвээ та вирусээс халдвар авсан бол имээр нь дарангуулъя л гэдэг. Ер нь бэлгийн замын энэ талын чиглэлийн мэдээлэл бидэнд бол зайлшгүй маш хэрэгцээтэй байна. Тэгээд энэ цаашдаа ийм мэдээллүүдийг бид нар бол заавал авч явах ёстой. Хин нэгэн заавал өвчин тусч ийж яг энэ толгой дээр ирж иж энийг ойлгохоос биш наан бид нэг өрсөн сэргийлэх боломжтой гэдэг үгнээс өнөөдрийн мэдвэхний дугаар танд хүрж байгаа. За тэгээд бэлгийн замын халдвар төвчний чиглэлээр та бүхэн эмчилгээ үйлчилгээ явуулж байгаа. За тэгэхээр энэ дээр үзүүлж яхад ерөнхийдөө яг бэлгийн замын өвчнөд дотор бол олон төрөл байгаа. Ерөнхийдөө ямар өвчлөлүүд маань илүү ихээр зөнхлөн тохиолдож илэрж байгаа шиг байна. За 2024 оны 11 сарын байдлаар хэм 8777 тохиолдол бүртгэгдсэн байгаа. Одоо 10 жилийн дунджаар ч гэдэм үү те. Хараад үзэхэд бол ерөөсөө зөнхлөн тохиолдол халдварт тэмбүүгийн халдвар хамгийн түрүүнд тохиолддог. За нийт халдварын хамгийн өндөр байна гэсэн. Тийм. Бэлгийн замаар зөнхлөн тохиолдол бэлгийн замын халдвар дундаа гэсэн үг шүү дээ. Одоо яг бэлгийн замын халдварт дундаа өвчин дундаа бол тэмбүүгийн халдвар ер нь 48 орчим хувьтай байж байдаг. За араас нь цаг үдний халдвар ордог. За цаг үдний халдвар нь бол ер нь 40 орчим хувьтай явж байгаа. За тэгээд халамидын биш терминацийн халдвар орж ирдэг. За тэгээд халамидын халдвар, тэгээд бусад халдварууд гэж явдаг. За тэгээд хэдийгээр халдвар бол хүн амын дунд 10,000 хүн амд бол 0.1%-аар тохиолддог. Тэгэхээр ер нь бол манай улс бол яг дохын тал дээр хэдийгээр дохын тал дээр бол эрсдэл бүлгийн хүн амд юу одоо төвлөрсөн халдварын юу бол тархалт бол бага улс оронд орж явдаг. Тийм. Бэлгийн замын халдвар дээр бол тэмүүгийн халдвар маш өндөр тохиолдолтой яваад байгаа. За тэрийн гол одоо юу гэдэг онцлог гэх юм уу те ягаад тийм байгаад байна вэ гэхээр одоо тэмүүгийн халдвар маань өөрөө нөгөө нэг эмнэлэл зүүн одоо тэр онцлог нь тийм байдаг юм өвчлсөн байдлаар явж байдаг. Та ямар нэгэн байдлаар гаднаас те тухайн одоо сонгол эмчилгээг аваагүй байсан ч гэсэндээ шин тэмдэг илрээд аажимдаа буураад дахиад шин тэмдэг өөрөө сэтрэх байдлаар илэрдэг ч юм уу тийм давлгаалсан байдлаар өөрийнх нь өвчний онцлог байна шүү дээ. Тийм байдалтай бас байдаг. Тэмбүүгийн халдвар тийм амар өндөр байдаг гэж бодохоор бас их аюултай санагдаж шít. Тэгэхээр тэмбүүгийн халдварын талаар бас асууя. Тэгээд за тэмбүүгийн халдвар авахаас халдварын талаар хоёлоо ерөөхдөө эхнээс нь яг ингээ эхний өндөр халдваруудыг маш товчгоо мэдээлэл өгч чинь. Тэгвэл тэмбүүгийн халдвар өөрөө үүсгэж чинь яг одоо хүмүүс чи вирус юм уу, нэм юм уу гэдэл ингээд мөөнцөр ч юм уу ингээ ойлголт байгаа. Тэгвэл яг ямар зүйлээр үүсгэгдэж байгаа юм. Тэгээд энэ ерөөхдөө халдварлах дамжих зам шинж тэмдгийг та бас хэлж өгч. За тэмбүүгийн халдвар нь болохоор тропонопалидум гэдэг бактериар үүсгэгддэг.
Тэгэхээр янгаар үсгдэг гэсэн үг. Бактериар үсгэгддэг халдвар төвчин байгаа. За эмчилгээ бол бүр цаг тухайд нэг юм бол 100% эмчилэгдэж болдог. За өвчний нууц хугацаа халдвар төвчний бас нэг онцлог гэдэг. Өвчний нууц хугацаа гэж байдаг. Таны биед ороод тусанд ороод тодорхой хэмжээнд үсвэржээ шинж тэмдэг илэрх хүртэл хугацааг нууц хугацаа гэж ярьж байгаа. За тэгэхээр тэмүүгийн халдвар үед бол нууц хугацаа дунджаар 1-3 сарын хугацаатай байдаг. Тэр хугацаанд одоо чинь антибиотик энэ хэрэгэлсэн ч юм уу тиймэрхүү тохиолдолд нууц хугацаа нурцах боломжтой. Нууц хугацаа уртаад байна гэдэг чинь таны биед илрэх шинж тэмдэг багасаад байна л гэсэн үг. За тэгээд эхний ер нь бол тэмгүй 1 2 3 дугаар үе шатуудтай байдаг. За 1-р үед нь хам бол бидний эртний орчимд хатуу яар гарах. За захын томлогын бэлчгээ томрох. За тиймэрхүү шинж тэмдэг илэрдэг. За 2-р үед нь болохоор биеэр тууралт гарах. За томлогын бэлчгээ томрох. За ус унах, өмсөг унах эдгээр шинж тэмдгүүд илэрдэг. За одоо тэр ус унах гэх ярингууд одоо нөгөө халдцалттай ч юм уу тиймэрхүүтэй холбоотой бас хүмүүс ойлгоод байх вэ? Яг манай өвчний онцлог бол арай өөр байдлаар ундаг шүү гэж бас хэлмээр байна. За тэгээ 3 дугаар үед хам бол дотор эрхтэнд орж эхэлдэг гэсэн үг. За тэмбүүгийн халдвартайгаа мэдгүй удаан хугацаанд явах эсвэл бол дотор буруу эмчилгээ хийх тийм ээ. Яг тохирсон сонгомол эмчилгээг хийхгүйгээс үүдэлтэй гарч болдог хүндрэлх юм бол нөгөө дотор эрхтэнд үүсэх өрсөлдөд байдаг. За ялангуяа нүдний тэмбүү, мэдрэлийн тэмбүү гарах эрсдлүүд. Одоо ерөнхийдөө бол бас жилдээ 1-2 удаа гарах тохиолдол гарч ирээд байгаа. Өмнө хүндэрсэн үедээ илэрдэг шинж тэмдэг нь. Тийм. Одоо ер нь бол одоо манай багш нарын ярьдгаар ч гэдэг юм уу тий. Дээр үед ч гэдэг юм уу. Одоо ерөнхийдөө нэг 10 жилийн өмнө ч гэдэг юм уу. За нэг бараг 5 жил орчимдоо ч гэдэг юм уу нэг удаа мэдрэлийн тэмбүү илэрдсэн бол одоо жилд нэг удаа ч гэдэг юм уу. Ерөнхийдөө ингээ баштаад тахна шүү дээ. Тийм. Дээрээс нь нүдний тэмбүү. За эдгээр тохиол яадаг вэхээр нөгөө нэгэнт ингээд тухайн эргэтэн тогтолцоонд өөрчлөлт орсон бол иргэшгүй өөрчлөлт орсон бол буцаагаад 1000 эмчилгээ хийсэн ч өрн идэрхгүй байх магадaltaй болчдөг. Тэгэхээр бас нөгөө өрсөн зэрэглэл шинжилгээндээ хамрагдах, өөрийгөө хамгаалах тийм ээ. Эдгээр үйлдэлүүдээ л хийж явах. За эсвэл нэгэн та халдвар аваад эмчлэгдсэн бол эмчилгээний дараах хяналтандаа бас байнга явах хэрэгтэй. За тэмүүгийн халдвар дээрх юм бол гол онцлог нь эмчилгээг хийж дууснаас бүтэн 2 жил хяналтанд явах хэрэгтэй байдаг. Тэгтэл одоо нөгөө манай хүмүүс чинь тэрнийг мэдгүйгээс үүдэлтэй за зарим газрууд хэлэхгүйтэй холбоотой ч гэдэг юм уу эмчилгээ хийцэн л хийдэг. Тэгээ яг бүрийн стандарт эмчилгээ авсан юм уугүй юу? Энэний дараа яг эмчилгээ бүр үр дүнтэй болсон юм уу гэдэг хяналтын шинжилгээнүүд юусоо хийгдэггүй явсан байдаг. За энэтэй холбоотойгоор дараа нөгөө мис засалт орох хаалганд орох болоод ирэхээр буцаал манайх дээр хүрээд ирдэг. Шинжилгээ өнгөд одоо нэг үгүй өргөсөл нь бүрэн амжаагүй ч гэдэг юм уу титр нь бүрэн буугаагүй бүрэн сөргөжөөгүй байдаг ч гэдэг юм уу. Тиймэрхүү тохиолдолд бас бусад газрууд хаалгаа хийхээс бас цааруулах гэдэг байдаг. Тэгэхээр ерөөсөө хэрвээ бас та одоо ингээд тэмбүүгийн нэгэн талбараар аваад өвчлөгдөд эмчлэгдсэн бол 2 жил хяналтын шинжилгээ өгөөрэй гэдэг юм бас хэлмээр байдаг. Хяналтандаа сайн байхгүй болохгүй. За дээрэс нь бэлгийн замын халдвар төвч ер нь бол бас нэг онцлог байдаг. Тухайн хүн ганцаараа 1000 хамгаалаад эсвэл ганцаараа 1000 эмчлэгдээд ер нь бол тухайн хүнийг эмчлээд бид нар ажлынхаа 50% хийж байгаатай л адилхан байдаг. Яагаад тэгэхээр цаана нөгөө хавтагч гэж байдаг. Хавтагчтай нь хамт л заавал эмчлэхгүй бол бүрэн идэгрэхгүй байх тохиолдлууд маш өндөр байдаг. Тэгэхээр бэлгийн бэлгийн хавтагчтайгаа заавал хамт ирээрээ тий хамт эмчлэгдэрээ. Ямар нэгэн шинж тэмдэг илэрхгүй байгаа дэрэнгүүт аль нэг нь очихгүй ч гэдэг юм уу цааруулах тохиолдлууд. За эмэгтэйчүүдийн өрөвсөл өвч хүртэл байдаг шүү дээ. Нэгэн галтай өтрөний өрөвсөл за эсвэл мөвөнтрийн халтрууд ч гэдэг юм уу тий. Тийм тохиолдолд одоо бэлгийн хамтрагчт нь илэрхгүй байгаа ч гэсэндээ заавал хамт эмчлэгдэхгүй бол нэг нь эмчилжтэй нөгөө хүнд нуутнал байдлаар яваад байдаг шинж тэмдэггүй байдаг. Буцаал хамгаалт үйлдвэрлэлийн хавталт оронгууд дахиад халдвар нөгөө зовирод нь хүрээд ирдэг. Тэгээд тэгэнгүүт одоо аль нэгэнтэй чи ингээд бас нөгөө гэр бүлийн ч гэдэг юм уу хаарталт үүсэх биедээ ихтгэлцлээ алдах тиймэрхүү тохиолдлууд аюу ирдэг л дээ. Тэмбүү гэдэг өвчин чинь ийм амар өндөр халдвартай байгаа гэдгийг сонссон чинь бас юм хүмүүс илүү сайн нэг зүйл бодосоо тэгээд хүмүүс чинь цаг хүдэн их өндөр байдаг гэж ойлгоод байгаа бол тэмбүү чинь тэрнээс их юм ба шүү дээ. Энэ жил болгон ч юм уу нэг юм графикаар юм уу юм тоон судалгаанууд юу гардаг уу? Ер нь бол яг бэлгийн замын халдвар бол манайх бол бүр 7 хоног тутамдаа мэдээг өгөө явдаг. Улсынхаа мэдээг тоолж явдаг. Орон нутгийн эмчнэр маань манай хүсүүдэд өгөөд тэгээд манай статистикийн эмч маань 7 хоног болгон мэдээ талин харуулсан явдаг. Тэгээд улирлын сарын улирлын тэгээд жилийн эзэн талингууд мэдээ талингууд бол гараа явчихдаг. За тэгээд энэ дээр бол ерөнхийдөө надад шинэ тохиолдлуудаа л зөвхөн бүртгэж байгаа. Тийм өмнө нь одоо юу гэдэг өвдөд одоо идэгцэн байдаг архаг тохиолдлууд ч гэдэг юм уу тий. Одоо архаг гэж ярихгүй л да эмчлэгдсэн тохиолдлууд гэж ярина. Энэ бол бэлгийн замын халдвар төвч архаг шиг ерөнхийдөө ховор байдаг. Тийм тэгэхээр эмчлэгдсэн тохиолдлуудыг бол авдаг гэсэн үг. Шинэ тохиолдлууд гэж байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ бол бэлгийн замын халдвар чинь өөрөө халдвар төвчөнд дундаа хоёрт орж явдаг. Нэгдүгürt нь болохоор амьсгалын дээд замын халдварууд явж байгаа. Одоо нөө томоо төс төвчнүүд, томоо болон томоо төс төвчнүүд үүний араас бэлгийн замын халдвар төвчнүүд явж байгаа. Тэгэхээр бэлгийн замын халдвар дээр одоо юу гэдэг үйл явш авах ч гэдэг юм уу те.
эмчлэг эсэргэгч юм билээ гэж боддог. За эсвэл бол ичиж санаа зовсон ирэхгүй гэдэг ч гэдэг юм уу. Тэгэж одоо ер нь бол болохгүй. За нэг сайшаалтай талыг харж үзүүл гэх юм бол одоо ер нь бол сүүлийн хүмүүс айгүйх бэлгийн хамтагч байнгын хамтрагчтай болж байгаа тохиолдолд усан сэргийлж хоёулаас шинжилгээх тохиолдолд бас хүрхий ирдэг болсон байгаа даа. Тэгэхээр ер нь бол тийм байх нь хамгийн зөв. Үнэхээр ингээд одоо ер нь бол бэлгийн одоо амьдрал гэдэг чинь тухайн хамгийн нэндан асуудал байдаг шүү дээ. Гэр бүлч тэр тухайн хувь хүндч тэр. Тэгэхээр нэгэн тийм нэндан хайрын харилцаагаа эхэлж байгаа бол хоёулаа эрүүл байх шаардлагатай. Тийм учраас хоёулаа урьсан сэргийн шинжилгээ өгөөд эмчлэгдээд за тэгээд сайн дурынхаа үндэс дээр шүү дээ. Хоёр биндээ хайртай учраас тийм бэлгийн амьдралыг эхлүүлэх нь хамгийн зөв шүү л гэж байна. Сүүлийн хүүхдүүд гэдэг нь 18-аас дээш насны залуу үеийг хэлж байгаа тийм. Одоо хоёулынхын нэрээр хэн нэгийг сонсчаал энэ хүүхдүүд одоо бэлгийн харилцаалд ороод байгаа мó гэдэг чим шүүмж орж магадгүй. Тэгэхээр сүүлийн үеийн манай Z үеийнхэн өөр юу ч үл тэр үеийнхэн маань их ухамсартай болж байгаа юм байна. Залуу үеийнхэн маань хариуцлагатай бас болж байгаа. За тэгэхээр яг Тэмбүү гэдэг өвчин бол өөрөө маш олон хүндрэл байгаа гэдгийг бол та хэллээ. Тэгээд нууц үе гэж байгаа. Энэ бол өөрөө маш одоо эрсдэлтэй үе байгаа даа шүү дээ. Нэг хүнтэй өчигдөр юм уу, уржигдөр юм уу, энэ 7 хоногт унтлаа гэж бодоход маргаашийн шинжилгээ өгөхөд энэ шинжилгээнд дэр бол одоо шууд илэрхгүй 3 сарын дараа ч юм уу, 2 сарын дараа ч юм уу илэрх. Тэгвэл тэр дунд нь 2 3 хүнтэй зарим одоо замбраагүй хүн байх юм бол 10 хүнтэй унтцсан байдлаа гэж бодоход алинаас нь халдвар авснаа огт мэдэхгүй л Тэгэхээр Тэмбүү гэдэг өвчин бол угаасаа маш өндөр байгаа юм байна. За тэгэхээр энэ дээр ерөөдөө насны хувьд хэдийс хэдэн насныхан илүү өндөр халдвартай байгаа ч гэдэг юм уу тийм. За ер нь бол бэлгийн идэвхтэй насныхан илүү өндөр байдаг. За 24-өөс 40 насныхан илүү өндөр тохиолдлыг эзэлж байдаг. Одоо Тэмбүү гэдэг халдварыг хүн ямар нэгэн байдлаар өөртөө одоо шинж тэмдэг бас яг шууд их өндөр бас илэрхгүй юм биш үү? Энэ бол багаар ингээд хүн бас ажиглахгүй хэмжээнд ч юм уу байгаад шүү дээ. Тэгэхээр энийг ямар нэгэн байдлаар огт имлэгт одоо залуу хүмүүсийн харьцангуй их архив хууч өвчин байхгүй, ямар нэгэн мэдсэлд ороод байхгүй ч гэдэг юм уу. Энтэйг холбоотой нөгөө өвчнөө жоохон хожуу шатанд нь ч юм уу олж мэдэх тохиолдлууд байгаа бах л та. Тэгээд ерөнхийдөө бол яг ямар үед нь илүү эмчилгээ, ер нь эмчилгээ хожимдно гэж байна уу? Эсвэл эмчилгээ эхлэхэд бол яг юун дээр хүн анхаарах хэрэгтэй юм бэ? За эмчилгээний хувьд бол эмчилгээ хожигдмох юм бол байхгүй. Яг тэр нэг эргэтэн тогтолцооны тий бүр 3 дугаар үедээ орсон ч гэдэм эргэтэн тогтолцооны өөрчлөлт орсон тохиолдолд эдгэрх магадлал одоо юу гэдэг байрх нэг эмтэл нь буцаад хэвэн болох магадлал бол бас жоохон буураад эхэлдэг. Түүнээс биш одоо 1 2 дугаар үедээ ч гэдэм үү тий яг эмчилгээний хяналтанд дор эмчилгээнийхаа дийлмийг сайн сайхаад цаг тухайд нь эмчилгээ авах юм бол 100% эдгэрдэг. Тий. Одоо хин нэгэн туслаа гэж бодоход энэ өрхийн эмнэлэг дээрээс ч юм уу шинжилгээ өгөөд тэндээс эмчилгээ аваад явах боломжууд бол бас байдаг үлээ. За яг өрхийн эмнэлэг дээр бол яг халдвар авсан уугүй юу гэдгийг тодорхойлоод өгч байна. Тийм төр өвчлөлтийн тестээр. За тэр нь болохоор хэдийн халдвар болно, тэмүүгийн халдвар дээр дугаал тест тавиад үзэж байна. Өрхийн эмнэлэг дээрээс хүн мэдэж болох юм байна. Эхний хэлчин за. Эхний хэлчинд би халдвартай юу гэдгийг мэдэж болно. За үнэхээр та халдвартай байх юм бол өргөслийн итгэх ямар вэ нөө гэдгийг одоо дүүргийн эмнэлэг юм уу манай хүсвэтээр те бусад эмнэлгүүдээр эсвэл аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ч гэдэг юм уу те эмнэлгүүдээрээ за тэгээд төрөлсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдээр өгөөд мэдэж болно. За дээрэс нь нөгөө тэмүүгийн алдар маань цусны шинжилгээгээр илэрдэг. За серлог илсэн шинжилгээгээр илэрдэг. Тэнгүүд хүмүүс бас би жил болгон цусны шинжилгээ өгдөг шүү дээ. 6 сар тутамдаа цусны шинжилгээ өгдөг ш. Тэгэхэд юусэн мэддэхгүйсэн гэж яриад байдаг. Тэр нь ямар учиртай юм хэрэг цусны шинжилгээ ихээр ерөнхий цусны ерөнхий шинжилгээ, биохими шинжилгээ, хүний дотор эрхтнүүдийг үзэх тэр шинжилгээнүүд хийлгэгчдэг. Тусгаалаа одоо би юу гэдэг тох тэмүүгийн шинжилгээ өгөөл гэж хэлэхгүй бол нөгөө бусад эмнэлгүүд маань бас авахгүй байх тохиолдлууд байгаад байдаг. Ялангуяа амлалтын хяналтаар бол за сайдын тушаалаар бол одоо эмнэлэг твтж байгаа хүн болгоныг мэс засал хийлгэж байгаа хүн болгоныг бол тох тэмүүгийн шинжилгээ өгөө гэж яриад байгаа. Тийм. Тэгэхээр амлалтын хяналтанд явж байгаа хүмүүс бас тийм одоо тохиолдлууд бас байгаад байдаг. Тэгэхээр ер нь бол тусгаалаад би бэлгийн замын шинжилгээ өгөө гэж өгвөл зүгээр. За ер нь бол эртэлтэй та хавталтай ч юм уу за эсвэл бол ганц бич гэдэг юм уу те бэлгийн идэвхтэй ер нь насанд байгаа бол 6 сараас 1 жил тутамдаа бэлгийн замаар дамжих халдварын шинжилгээ өгөөд өрсөн сэргийлэх байдлаар өгөө явуул зүгээр шүү. Дөрөв брендийн бэлэн хоол онгойлгоод халаагаад хоолндоо амт нэм хүнсний нэмэлт бодис хийгээгүй хугацаа уртас огчгүй өнгө оруулагч бодис агуулаагүй савлгаа нь BPA агуулаагүй зориулалтын самд савлагдсан таны цаг хугацааг хэмнэсэн витамин B2 ихээр агуулсан тул хоол боловсруулах системийг сайжруулдаг калий кальций баялаг нэгээд 2 минут халаагаад шууд хэрэглээрэй шимтэй эрүүл дөрөв. Эрүүл мэндийг дэмжиж ажиллагч Зөв Тасал компани аль биесний нэгтгэгээр оруулж ирдэг
цэвэр хар өрийн тос хамтран ажиллаж байна. За хар өрийн тосны хувьд бол өөртөө 100 гаруй хүний бид хэрэгцээтэй амин тэм эрдэс бодис амин хүчлийг агуулж идэг. За үүн дотор бол тимокина хэмээх маш чухал нэгдэл байж байгаа. За энэ нь өрсөл дарах за мөн одоо тэр хүний биеийн тэр нөхөн төлжих болон хамгаалах тогтолцоог илүү санаа дэмжиж өгдөгөөр давуу талтай байдаг. За тэгээ үүнд бол хоол босруулах эртэн тогтолцооны үйл ажиллагааг илүү сайн дэмжиж өгөх, за хотоодны шархлаанаас бас мөн урьдчилан сэргийлэх, за мөн одоо тэр бөөршөөс дамжуулах замын үйл ажиллагааг дэмжиж өгөх, за мөн илэгний тэр одоо хоргоожүүлэх олон төрлийн одоо үйл ажиллагааг бас дэмжиж өгдөг. За хүний биеэс тэр хорт бодисыг илүү сайн гадагшлуулж өгөх, за маш өндөр антиоксидант чанарыг бол өөртөө агуулж идэг. За дурдах юм бол хүний биеийн ерөнхийдөө бол маш олон эртэн тогтолцооны үйл ажиллагаанд их сайнаар нөлөөлдөг гэдг нь бол батлагдсан байдаг. Таны эрүүл бас амар өглөөний үнд халтар арван гурил, майлангийн гурил, чаавар, бурам, цангис, хушны самар зэрэг, эслэг, уураг, сайн өөх тос, нүүрс ус ахуулсан өглөө тэргэлэхэд хамгийн тохиромжтой эрүүл тэнцвэртэй хүнснүүдийн нэгдэл юм. Таны цагийг хэмнэхээс гадна өглөөг эрүүл эхлүүлэхэд тань туслах болно. Амар өглөөний үнд. Манас энто имэн сангуудаар худалдаалагдаж эхэллээ. Өглөөг эрүүл бас амар эхлүүлээрэй. Эмэгтэй хүмүүс ч яг нөө жирэмсэн болоо те нэг жирэмсний хяналтан дээр очиж байгаа. Тэгээд энэ чинь их ургийн ялангуяа ургийн эрүүл одоо мэд эсэм мэд байдал сайн хянахын тулд яг тэр ургийн гэр болж байгаа тэр ээжийг бол илүү эрүүл мэнд талаас нь үзээд нь штэ. Тэгэхэд бол Тэмбүүгийн шинжилгээ, доохын шинжилгээ ч гэдэг юм уу энэ одоо цусаар дамжих халдваруудыг бол үзээд байгаа штэ. Одоо жишээлбэл сүүлийн үед антибиотик ч гэдэг юм уу энэ зүйлүүдийг хүмүүсний дор мэдээж маш их хэрэглэдэг болчиход штэ. Тэгмүү зарим хүн өөрийгөө Тэмбүүгийн халдвар авснаач мэдэхгүй тэр нь эргээд идэгцэн байх тохиол бас байдаг юм байл штэ. Тэгээд энэ хүн одоо тэрийг гүйцэд 100% идэгсэн идгийгүйгээр мэдгүйгээр ингээд нэг юм тухайн үед нэг хатаг монц хардаг ч юм уу. Тэгээд маш өндөр антибиотик уугаад ч юм уу ингээд идэгцэн тохиолдолд тэр хүн юу яах ёстой бэ? За ер нь бол яг манай сайдын тушаал дээр тий яг одоо Монгол улсад мөрдөгж байгаа зарчим гэсэн үг. Тэрнэр бол та яг одоо нөгөө онш батлагдаад сонгол эмчилгээг аваагүй л бол хичнээн одоо эмчилэгдээд тухайн өөрсдөл намтсан ч гэсэндээ заавал эмчилгээндээ хамрагдаа гэдэг зүйл бол байдаг. Тэгэхээр ер нь бол яг эмчийн практикаас ч гэдэг юм уу те зөвлөхөд бол хэрвээ одоо юу гэдэг нь та ямар нэгэн байдлаар антибиотик хэрэглээд өөрсдөл тухайд намтсан байгаа ч гэсэндээ яг сонгомл эмчилгээг нь аваагүй бол авахыг л зөвлөдөг. Тийм. Тэгээд гол нь бас бэлгийн хавтагчгаа хамт үзүүлэх, эмчлүүлэх шаардлагатай гэсэн үг. Тийм. За яг одоо нөгөө Тэмбүүгийн халдвар дээр чинь бусад бэлгийн замын халдвар дээр одоо нөгөө бэлгийн хавтагчаа заавал хамт үзүүлээд за одоо Тэмбүү дээр ч гэх юм уу те тухайн халдвар аваагүй тохиолдолд өрсөн сэргийлэх нэг тун хийдэг. За эсвэл нууц хугацаанд ч байж болно шүү дээ тухайн ч. За тэгэх юм бол дахиад 3 сарын дараа тийм үү сарын дараа давтан шинжилгээ өгөх гэдгийг заавал зөвлөдөг. За тухайн хүмүүс гэсэндээ бас одоо нөгөө ийм кейс байдаг л да. Бас яг нөгөө өрсөн сэргийлэх байдлаар бэлгийн хамтрагч болох гэж шинжилгээ өгсөн. Тэгэхэд бол одоо хамтрагчдын шинжилгээ хоёулаа эрүүл гарсан. Тэгээ нөгөө хүн маань бэлгийн хавталд орчдөг. За тэгээд тодорхой хугацааны дараа буцаад түрээд ирсэн. Тэгээ яасан бэ гэсэн нөгөө хүн маань нууц хугацаанд байсан байж таардаг. За тэгээ ямар нэгэн байдлаар одоо нөгөө зөвлөгөө дутуу авсан дээр ч гэдэг юм уу те тиймэрхүү үнцэн дээр одоо анхны шинжилгээгээр шууд энэ хүнийг 100% эрүүл гэж бол хэлэх боломжгүй байдгийг шүү гэдэг бас яг ялангуяа бэлгийн замын халдвар дээр хэлэх нөгөө нууц хугацаанд байж байгаа шинжилгээгээр сүрэг гарчдаг. Тэгээ зүгээр юм байна гэхдээ тавтад орчдөг. Буцаагаад нөгөө маань халдвар аваад ирсэн ч юм уу. Тэгэнгүүт одоо юу гэдэг эмч зүгээр байна л гэж хэлсэн штэ гэд хавталд орсон байдаг хамгаалтгүйгээр. Тэгэхээр бас тэр бол айгүй харамсалтай тохиол ирж байсан л да. Тэгэхээр нууц хугацаанд авах боломжтой байдаг шүү тий. Сарын дараа юм уу 3 сарын дараа заавал давтан шинжилгээ өгөөд 2 удаагийн шинжилгээр сүрэг бол за ерөнхийдөө баталгаатай байх шүү гэж үзэх нь шүү дээ. Тий. Тэрс их харамсалтай тий. Жирэмсэн болоход чинь эхлээд эхний 3 сарын хяналтын шинжилгээ яагаад төрөх төхөөр нь дахиад нэг хяналтын шинжилгээ авдаг штэ. Тий. Тийм тохиолдолд яг шинжилгээ ер нь бол заавал угаасаа авах хэрэгтэй шүү дээ. Тэн дээр авагдаагүй өнгөрнө гэж юу бэ яах вэ? Одоо нөгөө сайн дураар хяналтанд очихгүй гэж нарс байдаг. Тийм ээж нар бас авагдаагүй бас тохиолдлууд байдаг. Бүр хяналтандаа явж исэн ч гэсэндээ сүүлийн 7 хоногт ч гэдэг юм уу 28 7 хоногтоос хойшоо шинжилгээ одоо өгөхгүй шүү дээ. Дахиад бэлгийн замын халдварын шинжилгээ. Тэнгүү шинж тэмдэг илэрхгүй одоо тухайн үедээ дахиад халдвар авсан тохиол байдаг. Үүнээс үүдэлтэй хамгийн гол хүндрэл юу гэхээр төрөлхийн тэмбүүтэй өгдөг. Төрөх эрсдэлтэй байдаг. За тэгээд төрөлхийн тэмбүүтэй хөвгт бол ер нь бол одоо яг идэвхтэй үедээ байх юм бол одоо төрөөд амьдралд одоо нөгөө амьд үлдэх боломж нь маш муу болчдөг. За тэгэхээр үүнтэй холбоотой нөгөө ер нь бол хяналтын эмчнэрт нөгөө эрүүл ээжээс эрүүл хөвгөд төрнө гэдэг. Гэтэл манай бэлгийн зам дээр бол аав ээж хоёулаа л эрүүл байх хэрэгтэй. Хоёулаа л хоёр бинт өгөмж байх хэрэгтэй. Ингээр бас нэг талаас нөгөө нийгмийн болон хүмүүжлийн асуудал бас их яригдах гэдэг. Хариуцлагын асуудал яригдах гэдэг. Тэ тэгэхээр одоо тийм кейс бол ирж исэн.
анх хяналтанд орохдоо шинжилгээ өгсөн тэмбэг айлбар байгаагүй 28-7 хоногтойдоо өгсөн байгаагүй. За тэгээд төрсөн чинь төрлийн тэмбэгтэй хөвгт гарсан. Тэр аюу харамсалтай. Тэгэхээр одоо нөгөө хавтлаас л авсан байж таарах гэдэг байгаа. Тэр шинжилгээ өгснийхэн дараа сүүлийн 7 хоногт бэлгийн хавталд орсон юм шүү дээ. Тийм, сүүлийн 7 хоногт одоо хавтагчаас авсан бах магадлал өндөртэй болчихж байгаа байхгүй. Ер нь бол авсан л байна гэсэн шүү дээ. Тийм байл та. Тэгээд энэ хамгийн харамсмаар нь үр хөвгт дээр нь үр удам дээр нь л гараад ирж байгаа байхгүй. Ээж бол эмчлэгдэж болно, бүрийн эмчлэгдэж чинь. Хүүхэд маш их асуудалтай. Төрлийн тэмүүдтэй төрж байгаа хөвгт бол бас ер нь эрсдэл өндөртэй байдаг. Амьдрах юм нь бол чадвар айгүй хэцүү болоод эхэлдэг. Хүүхдийн одоо тэр тавилантай айгүй хэцүүгээр ярьж эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр гэр бүл ерөөсөө л хоёр биендээ өнч байх те тэр асуудлуудыг бас маш сайн барьж байгаа те. Ер нь бол бараг хяналтын шинжилгээнд одоо ээжүүд өгч одоо нөхөрөөс хамт өгвөл зүгээр санагддаг та. Тийм байх те. Тэгэхээр эхнэрээ яг төрөх төх үед нь ч юм уу ер нь маш сайн ухамсартай байгаад тэр үед нь ч гэсэн аль аль талдаа маш үнэнч байхыг л ирмэлцэхгүй бол нэг удаагийн буруу үйлдэлээс болоод насан туршдаа харамсахаар тийм зүйлийг хийх нь шүү дээ тий. Тэгэхээр манай ирчүүд дээр жоохон алдаа бас хаяа гарч байгаа баха. За хоёулаа тэгэхээр тэмбүү гэдэг өвчин бол ерөөхдөө нэг юм байна гэдгийг ойлгож авлаа. Тэгэхээр тэмбүү гэдэг өвчин бол угаас их өндөр байгаа юм биш. Тэгэхээр энэс бид нэр урьдчилан сэргийлэх боломж байгаа. Тэгээ урьдчилан сэргийлэх олон аргууд байгаа. Энийг бол бид нэр одоо маш сайн ойлгож авах нь тэгээ гол нь шинжилгээ өгөө шинжилгээндээ бас 100% итгэж болохгүй гэдэг та. Ганц удаагийн шинжилгээнд. Тэр бол маш том ойлголт байна. Тэгээ яг тэрэнд итгэл одоо бэлгийн хавталд ороод ингэж яваад байх юм бол биш. Ахаад тэрийг хахаад яг чин үнчээр хийндээ үнчээр хүлээж аваад ч юм ахаад 2-3 сарын дараа шинжилгээ өгөх юм бол энэ яг 3 сарын дараа шинжилгээ хөдөл яг баталгаад авахгүй юм. За хэдийгээр алдрын нууц хугацаа бол 3 сар байдаг. За тэмбүүгийн нууц хугацаа дунджаар 1 сар орчим байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол 1-ээс 3 сар болохоор бол 3 сар ахна шүү дээ. Аль альны л үдчихнэ гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэхээр өвчний нууц хугацаанд явж явах гэдэг бас бодолтой байгаарай, сигналтай байгаарай л гэж хүмүүст хэлмээр. Одоо тэн дээр ч юм уу шинжилгээ өгөөд хүн орлоо гэж бодоход ер нь хамгийн шууд хизээ бэлгийн хавталд орсон бас асууж байгаа бох тий. Тэнгүүд нэг шинжилгээний ач холбогдлыг дахиад автах талаар яригдал авчих нь шүү дээ. Цаг хүүтэн гэдэг өвчнийг бол одоо ер нь баг эрэгтэй хүн болгон тусцсан байх хэрэгтэй юм шиг л юм яриа ойлголт яваад байгаа шүү дээ. Энэ бол бас их буруу шүү. Угаасаа нийгэмд бэлгийн замын өвчин гэдэг зүйлийг л одоо хэцүү хүнд гэдгийг ойлгохын оронд баг хүн болгон тусцсан байх хэрэгтэй юм шиг л юм яриад байгаа. Тэгвэл энэ цаг хүүтэн гэдэг өвчнийг ерөөхдөө бас яг хүмүүс одоо яаж аваад байгаа тэ одоо шинж тэмдэг нь юу байгаа. Ер нь бол шинж тэмдэг их өндөртэй өвчин гэж бол би ойлгож байгаа. Тэгээд зарим эрэгтэйчүүд чинь ч одоо ямар ч эрүүдэндээ ойлголт байхгүй их нэртэй ч юм уу одоо найз охиндоо ч юм уу тийм зүйл ярьдаг гэж байгаа шүү дээ. Одоо хүүтэн газар одоо унтчихаар бэлгийн хавталд орчихоор ийм өвчин хүүтний өвчин цаг хүүтэн гингүүд одоо яг тэр нэрээр нь тэгээ ойлгоцсон ч гэдэг юм уу. Ийм одоо зүйлүүд тохиолддог байх. Таны хувьд гэсэн үзэж байгаа хүмүүс төр ч гэсэн нэг иймэрхүү буруу ойлголтоо ч гэдэг юм уу. Эсвэл ийм одоо хөгжилтэй үжихийн цаашаа те нэг ийм одоо хэцүү ийм тохиолдлууд ер нь хэр гарч ирсэн бэ? За ер нь бол яг жил 6 сарын хугацаанд ажиллаж байхад бол энэ тийм 3 тохиолдол иржсэн. Хүүтэн салхины өдөөс нөөс сүрж бидсаад халдвар авчт юм уу тий. Эсвэл хүүтэн бэлгийн хавталд ороод энэ хүүтэн өвчнийг авчдаг ч гэдэг юм уу. Бүр фэйсбүүкээс одоо нөгөө бэлгийн замын халдвар шинж тэмдэг илрээд энэ ч гэдэг юм уу тийм групп хүртэл байгаа байхгүй. Тэгэнгүүт доор нь бүр тийм тушаа ойлголтууд өгсөн тохиолдлууд хүртэл байдаг. Ороод харангууд. Тэр тэндээс нөгөө буруу тушаа мэдээлэл аваад хүрээд ирдэг. За эсвэл санаатайгаар ч гэдэг юм уу хавтлаа нуух зорилгоор ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү бас зүйлээс яриад идэг. За тэгээд манай хүсүүдээр ирж байгаас зарим хүмүүсийн дургуутслууд байдаг л да. Нөгөө хавтлыг заавал хамт хэмжлэнээд бид нөгөө хавтлын мэдээлэл авангууд ямар төвөгтэй юм ч гэдэг юм уу те тийшээс мэдлээ энэ хувь хүний эрхийн асуудал гэдэг юм уу тиймэрхүү зүйлээр бас хандах гэдэг. Уг нь бол цаашдаа л нөгөө гинжийлхээрээ өвчний их уурхайг нь болоод таслан зогсоод бас дахиад халдвар дамжихгүй бай гэдэг зүйлийг бас урьдчилан сэргийлж хийх гэдэг байгаа байхгүй. Уг нь бол нэг талаараа. За яг загварны халдвар дэрх юм бол Neisseria gonorrhoeae гэдэг бактериар бас үүсгэгддэг. За шинж тэмдэг нь бол нууц хугацаанд 5-7 хоног гэдэг. За шинж тэмдэг нь голчлон эрэгтэй хүмүүст ерөөхдөө илүү их тохиолддог. Тод илэрдэг. Эмэгтэй хүмүүст бол яг нөгөө антон физиологийн онцлогоос хамаарат эмэгтэй хүмүүст бас жоохон бүдэг балархан явах гэдэг. За эрэгтэй хүмүүсийн ерөнхийдөө 95% хүртэл хувьд нь одоо нөгөө шийснээс өмнөөс эдэдээ ялгац гарах. За зөвхөн илэрдэг шийснээс эргэнийж хорсох, улаах иймэрхүү шинж тэмдэгүүд илэрдэг. За заг гүдний алдар дэрх юм бол бас нэг кейсүүдийг нэг залуу
бас хамгийн итгэдэг ойр дотны хоомд хэлсэн байна. Ингээ халдвар авчлаа, ийм шинж тэмдэглэрээд байна гэдгийгсэн. Тэс чи бас яг өөрийн хэлдгээр эрэгтэй хүн ийм үзэг эрэгтэй хүн гэж юу гэдэг юм. Эмийн сангаас ийм авч тухайд бол жороор ийм болгоддггүйсэн юм шиг байна. За тэгээд тухайд ийм эмийн сангаас ийм тариа аваад хийсэн байгаа юм. За тэгээд манайх тэр болохоор яг халдвар авснаас цар орчмын дараа ирсэн. Яасан гэхээр төмсг нь хавтцсан, алхаж чадгаа болсон. За фемоз олчихсон. За тэр бэлэрэгт нь хавдаад бүр ингээд явж чадгаа болсон гэсэн үг. За тэгээд төмсг нь бүр ингээд маш юм өрөвслийн өндөртэй ингээд ирчихсэн. За тэгээд бүр ингээд том хүний памперс мөссөн. Алхаж чадахгүй болоод ирчихсэн. За тэгээд яасан гэхээр шинжилгээ аваад үзэх юм бол нөгөө загвартны халдвар дан ганц яваагүй халамидын халдвартай хавсарчихсан байсан. За тэрнтэй холбоотой яг нөгөө нэг чиглэсэн зөв эмчилгээ хийгээгүй өдөртэй халамидын халдварын хүндрэл бий болчихсон байсан. Тий. Тэгээд энэтэй холбоотоор яг тухайн манд бүрэн эмчлэгдсэн л тий. Урлагийн хон эмчтэй хамтарчаад тэгээд эмчилгээг нь яг аваад бүрэн эмчлэгтэй эмчлэгдсэн. Гэхдээ энэний цаанах бас нөгөө нэг юунууд хүндрэлүүд байдаг. Тэгэхээр бэлгийн замын халдварт дүүчин байна. Дан ганцаараа бас явахгүй тохиолдлууд өндөр байдаг. За ялангуяа загвартны халдвар гэх юм бол 50-70% халамидын халдвартай хавсарч явах гэдэг. За халамид нь болохоор өөрөө бас бактерийн гаралтай өвчин боловч нөгөө эс дотор үрждэг. Тэгэхээр нөгөө шинжилгээгээр шууд 100% гарах нь бас айгүй хэцүү. Айгүй нөгөө тусгай наривчлсан шинжилгээгээр хөвчлэн батлагддаг. За ялангуяа өвчний их үед мэдээ бол бас илэрхгүй байх нь шүү дээ. За тэгэхээр зөвхөн одоо юу гэдэг таамаг төдийг өөрч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар дан ганц загвартны эмчилгээ бол бас айгүй өндөр эрсдэлтэй болчтой. За дээрээс нь загвартан бас одоо жил дотроо 4 хөв туссан ч гэдэг юм тийм тохиолдол ирээд байдаг. Уг нь бол тухай зөвлөө өнөвдөг тийм ээ урьдчилан сэргийлрээ гэж одоо ингээл ярьж байгаа. Залуу хүмүүс бас тиймэрхүү тохиолдол гарахад байдаг. Мицэр гэж тийм дахин халдвар аваад байдаг. За энэний хүндрэлний хувьд тухайд бол бүр эмчлэгдсэн. Дараагийн удаа бүр эмчлэгч байгаа. Гэхдээ дахин халдвар аваад тахаа нөгөө антибиотик төсвөртэй бактерийн халдварыг бий болох эрсдэлтэй. За тэгсэн тохиолдолд байх юм бол цаашдын хүндрэлүүд нь одоо шийсний сүүний нарийсал бий болох, өргөдөл бий болох, за төрөв булчирхайн өрсөлдүүд үүсэх эдгээр хүндрэлүүд. Ялангуяа загвартны халдвар дээр гэх юм бол шийсний сүүний нарийсал үсгээд идэг. Эдгтээ ч нөгөө сорвжиж идэгдэг. Тэгэхээр дүлэлттэй шийх. Тэгээ байнгын дүлэлттэй шийдэг л мэдээж төрөв булчирхай томрох тийм ээ. Цаашлаа төрөв булчирхай өрсөлдүүдийг маш их. Ер нь бол дахин халдвар авах эсвэл дутуу бүр уншлах юм бол төрөв булчирхай өрсөлдлийг бий болгох гэдэг. Сая яг хэллээ шүү дээ. Цаг хүйтэнтэй хамт халамидын халдвар ер нь ягаад хамт яваад байдаг юм бол яг нөгөө нэг юуныхаа өвчнийхээ онцлогоос хамаархан бол халамид нь болохоор өөрөө эс дотор үрждэг бактери байхгүй юу? Онцлог нь. Тэгэнгүүт одоо нөгөө загвартны халдвар дээр их хэмжээний одоо нөгөө өрсөлдөл бий болцсон байдаг. Үүн дээр үүдээд халамидын халдвар давхар явж байгаа магадлал маш өндөр байдаг. Ер нь бол эс дотор шимэгчилж байдаг. Үсгэж үздэг. За халамидын халдварыг бол ер нь бол одоо мазокын шинжилгээгээр ч гэдэм үү тэр дороо цусаар ч гэдэм үү үсгэд хэцүү. Цусны шинжилгээнд дээр бол гарч болдог. Одоо төрөвчсөн тест гэж яриад байгаа санийх шиг тогтын бүү үздэгтэй адилхан халамидын тест бол байдаг. Гэхдээ тухайн яг нөгөө нэг нууц үеийн өнгөрчихсөн өвчин одоо нөгөө эсрэг бие дээр тулгуурлаж үзэж байгаа учраас хугацаа шаардлагатай байдаг. За PCR-ын шинжилгээ гэж яриад байгаа наривчсан. Тэр шинжилгээнд дээр бол яг халамидыг бүрэн батлах боломжтой. Тухайн нь болохоор тухайн бактерийн одоо нөгөө удмын мэдээлэлээр дамжиж одоо үүсгэгчдэр үзэж байгаа учраас илүү баталгаатай байдаг гэсэн. Тэгээ одоо нөө бас хүмүүс PCR-ын шинжилгээг ярихаар ер нь манад ирж байгаа хүмүүсийн нийт хандлага нь PCR-л зөвхөн өгөх гээд байдаг. Тэгэхээр одоо шинжилгээний хаас онцлогоос маш их хамаардаг. Мазокын шинжилгээ өөрөө тусдаа нэг онцлогтой тийм ээ. PCR-ын шинжилгээ бас нэг онцлогтой. Одоо жишээ нь PCR дээр бол мэдрэг өрмөс чанар маш өндөртэй боловч тухайн хүний өргөслийн одоо нөгөө нэвтвхийг харуулхад аюу хэцүү байдаг. Халдвар байна уу? Байхгүй юу гэдгийг л харуулж байгаа ш. Тэр бол түүнээс иш өргөслийн процессыг харуулахгүй. Тэгэхээр тэрэн дээр нэмээд мазокын шинжилгээ авах нь бол бас үр дүнтэй болоод ирдэг. Мазок дээр чинь тухайн эсийг тухайн одоо юу гэдэг дээжээс авсан одоо сорцоос авсан зүйлийг морфологоор харж үзэж байгаа ш. Тэгэхээр одоо юу гэдэг цагаан эс өндөрөөл өрсөл ихтэй байна уу те цочмог халдвар үгүй юу ядаж тэрийг нь ялгаашлах боломжтой гэдэг. За дээрээс нь ялангуяа эмэгтэйчүүдэд бол мазокын шинжилгээ бол илүү бас хариу өгөх боломжтой байдаг. Эмчилгээний дараах хяналтын шинжилгээ бас айгүйх юу яадаг л та. PCR-аар заавал батлуулна гэдэг. Тэгэхээр яг эмчийнхаа зааврын дагуу эмчийнхаа уганд ороод шинжилгээнүүдээ өгөх нь хамгийн зөв байдаг. Тэгэхгүй болохоор ингээл мазокын шинжилгээг за таны одоо өрсөлч гэдэг юм уу те мазок дээр бол өрсөлт төвчнүүд дээр бол илүү мэдээлэл өгдөө шүү дээ. Тэгэнгүүт за мазокоор хоёулаа хянагдах боломжтой байна. Эмчилгээ хийлгэсний дараа та мазокын шинжилгээ өгж болно гэхээр заавал PCR гүнч гэдэг юм уу те. Тиймэрхүү тохиолдлууд гараад идэг. Тэгэхээр одоо яг нарийн эмчлийн эмчийн одоо зөвлөмжийн дагуу чиглэлийн дагуу эмчтэй итгэж эмчилгээ хийлгээд хяналтын шинжилгээ болон шинжилгээнүүд босод шинжилгээнүүдийг ч гэсэндээ эмчтэй итгэж өгж байгаарай гэж бас хэлмээр байдаг.
янз бүрийн мэдээндээ сонсч бол тэрэн дээр Тийм. эмчтэйгээ яг их ярьж байгаа бол тэгээд эмчтэр ирэх шаардлага байхгүй шүү дээ. Манайхан ч хэцүүтэй их мэдгчнэр ихтэй. Тэгэл нэгнээсээ сонсон зүйлээ ялангуяа ирчүүд маань тэгээд хэцүү. Эмэгтэй хүмүүс бол яг хуу эмчтэй итгэж байгаа. Эмэгтэйчүүдийн эмчнэр дээр ер нь байнга одоо тогтмол ирүүлсэн ч гэсэн хяналттай явдаг бол манайхан нэг төр үйлчлэгээ үзүүлэх гэсэн ингээ очдөг эрэгтэй хүн бол ер нь бараг л байхгүй шүү дээ. Маш их асуудал гараад бэлгийн сулралч юм уу нэг юм заавал шинж тэмдэг илэрж ээж очдог тийм асуудал байгаа. Эмэгтэйчүүдийн дунд гэсэндээ бас ер нь PCR айгуу зөнхлөөд үр дүнтэй хариу өгдөг гэдээ бас бодсон байдаг. Тэгэхээр бас эмчийнхаа үгийг бас сайн сонсоор байлж байна. Ер нь бол манад ирж байгаа нийт юунуудын одоо нөө шинжилгээ өгөх хандлагатай хүмүүс байгаа шүү дээ тий. Хандлага одоо нийт хандлага нь хэм бол ер нь PCR нь бараг 70% ашиг байдаг. Ер нь л өгч тийм. Ер нь л PCR л өгөх сонирхол өндөртэй байдаг гэсэн үг. Тэгэхээр PCR манаас бүрэн 100% төгсөн одоо хариу өгч чаддгүй. Одоо дээрээс нь манайх дээр өсвөрлөх шинжилгээнүүд авдаг л да. Микроплазмын өсвөрлөх авна, трихомназын өсвөрлөх авна, загварны өсвөрлгүүд авна. За тэг өсвөрл авах боломжтой шинжилгээг өсвөрж гол нь болохоор тухайн бактерийг үржүүлээд үнэхээр тэр нь таарах антибиотик эмчилгээг нь олж өгч байгаа. Тэр чинь бас мэдрэг антибиотик нь олж байгаа нь хамгийн сайн мэдрэг эмчилгээг нь ордог шүү. Хамгийн зөв эмчилгээг хийж гэнэ гэсэн үг байхгүй оновчтой. Гэтэл ерөөсөө л PCR өгч. Тэгэл PCR өгчвөл хамгийн гой шинжилгээ юм шиг бас ойлгоод байдаг. Тэгэхээр олон төрлийн шинжилгээдэг эмч яг ямар чиглэлээр өгч ийн тэгэхээр эмчийнхаа үгэнд сайн бас итгэж найдаж очоорой л гэж хэлмээр. Тэгээд шинж тэмдэг ерөөхдөө маш тод илэрдэг өвчнүүд байгаад байна. За шинж тэмдэг бас маш их бүдэг илэрдэг. Ер нь шинж тэмдэг өөрт нь бараг илэрхгүй тийм өвчнүүд бол байгаад байгаа шүү дээ. Тэгвэл яг одоо та бүхэн дээр ирж байгаа энэ хүмүүсийн хувьд бол үнэхээр би ингээд нэг хавталт орсон юм аа сэргийлээд ирья гэж байгаа хүмүүсийн энэ ирж байгаа хувьд ер нь хэр байт юм бол эсвэл ер нь дийлэнхэн шинж тэмдэг өгж л ирээд байна уу? Ер нь л мас шинж тэмдэг өгсөн үед ирдэг. За яг манай хөсүүдийн одоо кабинетээр хандж байгаа хүмүүс гэх юм бол за одоо нөгөө мэс засалд орох байгаа эмнэлэг твж байгаа тохиолдлуудаар шинжилгээ өгөх хүмүүс ирдэг. За тэгээд яг шинж тэмдэг илэрж байгаа байдлаар ирдэг хүмүүс байгаа. Хяналтны эмчилгээний дараах хяналтын шинжилгээ өгөх гэж ирдэг хүмүүс бас байгаа. За тэгээд өрсөн сэргийлэх шинжилгээ өгөх хүмүүс ирдэг. Ер нь бол өрсөн сэргийлэх байдлаар шинжилгээ өгж байгаа хүмүүс бол за нэг 10 хүрэх хувьтай л байна тийм. Тэгвэл яг нэг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бэлэг эрхтний анатомийн байдлаас хамаарат жишээлбэл цаг хүдэн дээр эрэгтэй хүн дээр илүү шинж тэмдэг илэрж байна. Эмэгтэй хүн дээр болохоор яг одоо тийм илүү шинж тэмдэг нь бүдэг байна ч гэдэг юм уу. Ийм зүйлийг түрүүн та хэлсэн бол яг одоо хоёулаас нийтлэг илэрдэг нэг хэдэн өвчин хэллээ шүү дээ. Тэгвэл эрэгтэй хүн дээр энэ өвчний үед шинж тэмдэг илүү өгөөд эмэгтэй хүн дээр энэ илүү өгөөд энэ нь эрэгтэй дээр нь илүү нуугдмал байдаг юм а гэдэг үднээс та нэг товчхон тийм зүйл хэлж өгөөч. Тэгвэл нөө хүмүүс ч бас нэрээ надад нэг ийм юу тохиолдодс манай их нэр тийм үү манай нөхөрт байгаа юм биш үсттэй гэдэг энэ нэг жоохон ойлголтыг аваасаа гэж бодож байна. За микроплазмын бас халдвар байдаг. За микроплазм бол ер нь бол уроплазм бол нөхцөл тэмдэг төрөгч гэдэг байдлаар явж байгаа. Тухайн хүний бие тэнцвэртэй байдал алдагдах юм бол танд өвч үүсгэн тодорхой бага хэмжээгээр байж ивэл танд өвч үүсэх байх боломжтой гэсэн үг байна. За микроплазм дээр бол нөгөө хэв шинжээс хамаарат микроплазм гениталн бол яг бэлгийн замаар дамжих халдвартай орж явдаг. За тэгэхээр микроплазмын халдвар нь өөрөө 99% эрэгтэй эмэгтэй дайлалын шинж тэмдэг илэрдэг. За яг илэрлээ гэж тохиолдолд одоо шийснээс өмнөөс одоо тунгалаг ялгаац гарах ч гэдэг юм уу тий. За цистит маягийн завир өгдөг ч гэдэг юм уу. Одоо чигээр хорсож өвдөх эсвэл иргэнэх ч гэдэг юм уу. Ийм завир хаяа илрээд хаяа илрэхгүй өнтер байгаад байдаг. За энэтэй холбоотойгоор бас хүмүүс ерөнхийдөө микроплазмын халдвар дээр ер нь жоохон хайн хандах гэдэг. Үүнийг бас нэг нөгөө хүндрэл нь яг үнэхээр нөгөө бэлгийн замаар авцсан идэвхтэй өрсөлдөж байгаа бол удаан хугацаанд дэмжлэгдэхгүй байх юм бол бас өргөдлийг бий болгодог. За үрийн сүгийн одоо нарийнслыг бий болгох ч гэдэг юм уу тий. За тиймэрхүү өргөдлийн ерөнхийдөө бол бас голлох шалтгаануудын нэг нь болоо яваад байдаг. За тиймэрхүү тохиолдлууд дээр бол яг PCR шинжилгээ өгөөд мазокын шинжилгээтэй хамт өгөөд за эмчилгээ хийвэл үр дүнтэй байдаг. За зарим тохиолдолд одоо нөгөө уроплазмууд ерөнхийдөө нэг эмэгтэйчүүд дээр ч гэдэг юм уу бүрэн идэхгүй байгаад байна. Дахин гэл антибиотик эмчилгээ хийлгээл бүрэн идэхгүй байгаад байх тохиолдол байгаад байдаг. За тэгэхээр антибиотик эмчилгээ маань бас нөгөө бүрэн сонгодог эмчилгээ биш. Чинь тийм ухаантай биш шүү дээ. Зөвхөн одоо юу гэдэг өвчин үүсэж байгаа бактерийг устгаал хэвийн бактерийг устгахгүй үлдээчихгүй. Тин чинь биед нь орж байгаа бүх бактериудыг устгаж байгаа. Тэр танд ашигтай бол ашиггүй бүх бактерийг устгаж байгаа. Тэгэхээр энэний дараагийн нөгөө нэг халдвар төрөлт төсөл нэгт бий болчдөг. Тэр чинь дахлааг болчихно л гэсэн үг шүү дээ. Дахлаан сулраад эхэлж байгаа. Тэгэхээр халдвар төрөлт төсөлтэй болчдөг. Буцаа мөгөнцрийн халдвар бий болох хэрэгтэй болдог. За тэгээд тэнцвэртэй орчноо бас буцаагаа хадгалахгүй болох хэрэгтэй байдаг. Тэр нөгөө өтрээний нөгөө нэг одоо тэнцвэртэй байдал буцаад хийм болох тий өтрээний ашигтай бактери буцаад одоо хамт хэрэглэгч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлын зүйлсүүдийг одоо нөгөө хайсаад антибиотик л хэрэгтэй гэдэг юм уу. Өтрээний лагаал хэрэглэе гэд ботчдаг. Тиймэрхүү байдлаар бас эмчилгээгээ ингээд дутуу хийх гэдэг. Үүнтэй үүдэлтэй бас өөрчлөлтүүд гарч ирэх гэдэг.
Тийм. За халамжийн халдвар дээр ч гэсэндээ ерөнхийдөө 70% хүртэл бас шинж тэмдэггүй яваад идэг. Тэгсэн мөртлөө аль нь хүүсэн дээр үү? Тийм. Тэгсэн мөртлөө одоо цаашдын хүндрэл нь маш өндөр байдаг. Халамжид бол за юуны халдвар дээр тэрхназын халдвар бас явж байдаг. Тэрхназын халдвар бол эрэгтэйд шинж тэмдэг харьцангуй багтаа илрээд байдаг. За эмэгтэйчүүдэд бол шинж тэмдэг маш өндөр илэрдэг. Эвгүүнэртэй ялгац гарах, умаа үзүнд өөрчлөлт өгөх тийм ээ. Тиймэрхүү шинж тэмдгүүд илрээд байдаг. Тэгэхээр тухайн хүний антон физиологоос хамаарат бас янз янзаар байх гэдэг. Тэгэхээр ер нь бол ерсэн сэргийлэх шинжилгээ л өгөх гэдэг зүйл. Шинж тэмдэгт бол бас 100% итгэж болохгүй юм шүү дээ. Тухайн хүний бие физиологоос хамаарат бас харилцаа адилгүй байж болох юм байна. Гэхдээ нийтлэг яг илэрдэг нь энэ гэдгийг та бас хэлж өглөө те. За манайхан одоо ер нь бэлгийн замын өвчнөөс сэргийлэх энэ ойлголт тэгээд ер нь бэлгэвч авч явна гэдэг чинь соёлтой хүний хэрэглээ болсон гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр би бас яг бэлгэвчтэр тэгж боддөг юм аа нэг хүмүүс л их санаа зовдөг баг. Одоо жишээлбэл одоо нэг үеийнх нь охин ч юм уу эмээсэнд байж л гэж бодоход нэг залуу ороод бэлгэвч авъя гэж бол яг үүндээ л хэлж чадахгүй л ах. Тэгвэл яг тэн дээр маш гоё тийм нийгмээрээ те бэлгэвч гэдэг чинь соёлтой хүний хэрэглээ учраас би өөрийгөө маш их юмнаас сэргийлж байгаа маа гэдгийг ойлгочих хэрэгтэй байх. Тэгээд бас зарим оронд ч илүү тийм юм сонсч ирсэн. Бэлгэвчийн одоо байдаг ET-мүүд ч юм уу гэдэг хүн тэнд бол байхгүй шүү дээ. Хэдэн цаг чамаагүй хүн бэлгэвч хайхад одоо хэд хэдэн газар ET-мүүд байдаг. Тийшээ хүн очивол ямар уншуулаад аль бэлгэвч авахгаа сонгодог ч гэдэг юм нэг ийм зүйлүүд байх юм болов уу энэ их гоё хүмүүст их үр дүнтэй байж магадгүй гэж би нэг найстайгаа энийг төсөл болгуулж гэдэг юм уу тийм зүйл ярьж л байсан. Гэтэ яг иймэрхүү зүйлүүдийг бас гоё хэрэгжүүлэх юм бол их үр дүнтэй байж магадгүй гэж би боддог. Манайха дээр одоо уг нь бол үнгүү бэлгэвч байдаг байхгүй юу? Бэлгэвчийн юм хайрцагтай. Тэгээ бэлгэвчээ хийсэн байдаг. Тухайн хүн хүссэн үед аваа гарч болохоор тэгсүүдэд тийм тэгсэн хэдий ч хүмүүс авахгүй л байгаад байдаг. Тэгэхээр ер нь бол тэр одоо тэндээс зүгээр л хайрцагнаас үнгүү авах гэж байгаа хүмүүс ч байгаа юм чинь эмээ сангаас авах бол бас нэлээд хэцүү л байдаг хальтаа. Гэтэ харин уг нь бол зөв ойлголт. Хамгийн одоо ер нь бол бэлгийн замаас дамжих халдвар болон хүсээгүй жирэмслээс хамгийн үр дүнтэй хамгаалах ерөөсөө бэлгэвч. Одоо миний яриадаа тэр нөгөө тариач гэдэг юм уу одоо ийм гарцсан байгаа тэр тэгтээ зөвхөн хийдэгээс л хамгаална. Бусад бэлгийн замын халдвар төвшнөөс л хамгаалахгүй. Тэгэхээр ерөөсөө бүгднгээс нь хамгаалах хамгийн өндөр юу бол арга бол одоо бэлгэвч л байгаад байгаа. За бэлгийн замын халдвар өвчин хин нэгэн тусцсан байлаа те. Тэгэнгүүт тэр хүн өөрөө найзаасаа түрүүний хоёулыг нь хэлдгээр зөвлөгөө аваад тэр эмчилгээг хийсэн чинь тэн дээр давхар халдвар үйж болно. Эсвэл эмчилгээнийх нь үе шат нь ямар байгаас хамаарат тунганд харуулах гэж зөндөө юм байгаа штэ. Энэ зүйлийг бол та бүхэн тэнд бол хийж байгаа гэсэн үг нэрээ. Тэгэхээр тэр хүн үр дүнтэй байхын тулд эмчилгээ хийлгэнөхөөс зүгээр нэг азаа төвшөөд эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс байгаа. Эсвэл нэг хэсэг нь бүр хайцсан ч хүмүүс байгаа. Нэг хэсэг нь болохоор одоо тодорхой хэмжээний одоо эмчилгээ хийлгсэн ч гэсэн тэрийг ингээд орхицсан дахиж шинжилгээ өгөхгүйгээр ч юм уу тийм хайцсан тохиолдлуудад энэ эргээд ямар нэгэн хүндрэлүүд гарч болох уу? Одоо ер нь бол саяны нийт жишээн дээр яхад доктор буруу эмчлэх тийм ээ. Эмчилгээ үр дүнгүй болох. За зарим тохиолдолд бол одоо жишээ нь өсвөр хийж болохгүй шинжилгээнүүд байна. Жишээ нь одоо тэмбүүгийн халдвар дээр бол одоо хүртэл дэлхийд дахинд өсвөр хийх аргыг одоо гаргаж чадаагүй л байна. Тэгэхээр өсвөр хийж чадахгүй гэдэг чинь тухайн мэдрэг антибиотик эмчилгээг олж чадахгүй гэсэн үг байхгүй. Тэнгүүд яг стандарт хамгийн үр дүнтэй хамгийн мэдрэг эмчилгээг л бид хийгээд байна гэсэн үг. Гэтэл тэр юмд бас мэдрэг биш байж болно шүү дээ. Бүгд 100% яг адилхан байхгүй. За тэгээ тийм тохиолдолд одоо тэгээ эсвэл бол нөгөө эмэн тэсвэртэй бактерийн халдвараар тухайн авцсан ч байж болно. Тэгэнгүүт ерөнхийдөө яг л нөгөө хяналтаа хийж шинжилгээ өгөхгүй л байгаа юм бол нөгөө хүндрэлүүд маань дахиад гараад ирнэ гэсэн үг. Одоо нөгөө байрхт нэг гэмтлүүд маань гараад ирнэ, өргүүдлийг бий болгох, хамгийн наазах нь өргүүдлийг бий болгох, за нөхөн үрчгэн болон багаарцгийн эрхтнүүдийн өрөвсөл төвчнүүдийг бий болгох. За ер нь бол бүр үжлийн шок болох хүртэл эрсдэлтэй. За ялангуяа тэр одоо цочмог үед нь эмчлэхгүй орхиж байгаа юм бол үжлийн шок болох. Түүнээс үүдэлтэй нас барах эрсдэлтэй гэсэн үг. Тийм. За тэгээ тэмбүүгийн халдвар дээр сая бас ярьсан тийм ээ. Мэдрэлийн, нүдний, за дотор эрхтний гэмтлүүдийг зүрх судасны төртөл гэмтлэгдэг, хоол боловсруулах замд гэмтлэгдэг. Яагаад тэгэхээр нөгөө тэмбүүгийн халдвар маань өөрөө нөгөө суцыг маш их гэмтээдэг. Суцаар ерөөсөө цус урсж байгаа. Тэгэхээр цус бол бүх эрхтнийг хамарч байгаа шүү дээ, урсж байгаа. Тижэл болж очиж байгаа. Тэгэхээр бүх эрхтнийг л гэмтэх эрсдэлтэй болж байгаа. Бэлгийн замын эмчтэр эмчилгээ хийлгсэн ч гэсэн яг хэлсэн хугацаанд нь хурж шахаж тавтан шинжилгээ үзүүлээрэ гэдэг зүйлийг л та хэлж байгаа шүү дээ. Очоод тэгэл хаяал хэвээр би завгүй юм ч гэдэг юм нэг ийм маягаар өөртөө хандаж болохгүй. Тэгэхээр нөгөө бэлгийн замын өвчнийг зөвхөн хөрчгөө эрэхтэй өвчин тухайн хэсэгт л завьр илэрдэг. Тухайн хэсгийн өвчин, хөнгөн өвчин 100% эмчлэгдэг. Тэгэхээр хөнгөн өвчин гэж бодоод хаяад бас байж болохгүй. Жишээ нь таны амь насанд хүртэл зан хийх эрсдэлтэй болчтой шүү гэдэг бас анхаарч авахгүй болохгүй. Бэлгийн замын өвчнийг та түрүү хэлсэн шүү дээ. Нэг зарим хүмүүс дээр одоо нэг одоо цаг хүтэн дээр жишээ татгаад нэг жил 4 удаа халдвар аваад ирсэн байдаг ч гэдэг юм уу.
За энэ ингээл идэгчтгэл юм чинь надад ер нь ямар асуудал байгаа ингээл ганц амьдрах юм чинь ингээл дуртай үнтэйгээ унтаж хөвтөнж гэдэг юм нэг ийм замбраагүй ойлголттой ерөнхийдөө эрэгтэй эмэгтэй аль хүүс нь хамаагүй хүмүүс бол байгаа. Тэгвэл энэ бэлгийн зам өвчин ингэж олон тусаал идгээд ах чинь өөрөө цаашлаад одоо ядажлыг үргүүдэл гэдэг зүйл ч юм уу байх. Тэгээ бас нөгөө эмийн тасалтай халдварыг бий болгох эрсдэлтэй. Эмийн тасалтай халдвар гэдэг чинь яг тэр сонгомол гэдэг юм мэдрэг эмэндээ эмчлэгдэхгүй болчихно гэсэн үг. Тэгэхээр тэрнээс илүү хүчтэй эмэнд эмчлэгдэх. Магадгүй мэдрэг эмэнд маш бага хам бол айгүй хэцүү байдлыг үүсгэх эрсдэлтэй болчихж байгаа байхгүй. Дээрээс нь тэр эмээ тэр одоо нөгөө бактери дахиад өөр хүнд тараагаа яваад байна гэсэн үг. Тэгэхээр эмийн тасалтай бактерийн халдвар ч юм уу бусад вирусын халдварууд одоо нийт хүн амд тарахад эхлэх юм бол эмийн тэсвэржилт гэдэг антибиотикийн тэсвэржилт гэдэг юм маш их хэцүү болж эхэлж байгаа. Тийм. Тэгэхээр бас тэр бас нэг айгүй том юу гэдэг хүндрэлийг бий болгох гэдэг. Тийм. Тэгэхээр ер нь бол дахин халдвар авахгүй байх хэрэгтэй. Дээрээс нь энэ дээр ер нь бол бас айгүй нэг нийгмийн ажлууд хийгдэх шаардлагатай байдаг. Боловсролыг бий өгөх шаардлагатай байдаг. Тэгтэл бид кабинет дээр нөгөө маш олон хүмүүстэй харьцаж байгаа учраас тухайн бүрт нь юу гэдэг хандлан ч гэдэм үү тий тухайн хүний бүх мэдээллийг авах зарим зөвлөмжийг өгөхгүй байх тохиолдлууд хүртэл гарч байгаа шүү дээ. Одоо кабинетийн эмч одоо манайх үзлэг дунджаар ер нь бол одоо онцлогоор нь хангалттай тий байгаа тохиолдол. За өдөртөө 50-60 хүнд үйлчлэх тохиолдол хүртэл байдаг. Тэр болгонд тэгээд манайх ч одоо ажлынхаа цагаар ажиллаж байгаа тохиолдол тэгж байгаа шүү дээ. Тэр болгондоос 100% хүрч ажиллахад хэцүү байдаг. Эмч бол одоо тухайн үедээ удаа хугацаанд 30-аас 40 минут ярилцаа суух боломж байдаг. За халдвар суулгаач нар нь бол яг одоо үед эрсдэл бүлгийн хүн ам дээр ч гэдэг юм яг эрсдэлтэй хүмүүс төр бол хэлж өгдөг л дөө. Уулзаад хавтлыг илрүүлэх тийм ээ. За дээрээс нь зөвлөгөөнүүдээ өгөх дахиад дараагуудаа ийм алхам хийхгүй яаж үрсэн сэргийлэх юм гэдэг юм уу. Тэр бүх алхамд нь хэлж өгдөг. Хилээд байхад л бас ирээд идэг цөөн тооны тийм хүмүүс л байна. Юусе хаширахгүй юм тий. Тэр хүмүүст бол тэр яг тэр хүн өөртөө асуудлуудаас гадна өөрөө цаашлал маш олон хавтагчтай байх олон хүн давхар асуудлуудыг бол том асуудлуудыг хүсэлтэй болж байна шүү дээ. Тэрийг маш сайн ойлгоосаа. За тэгээд нэг бас чухал асуулт байгаа. Ер нь хин нэгэн өөрийгөө одоо жишээл бэлгийн зам өвчин тусцсан байлаа гэж сонсохоор энэ маш их замбраагүй бэлгийн хавтал хийдэг гэдэг нэг ойлголттой бай хүмүүс л байгаад байгаа шүү дээ. Тэгвэл нэг одоо айлын нэг охин байлаа гэж үтэл нэг одоо 20 настай ч гэдэг юм уу те. Маш их хүмүүжлэлтэй, маш их боловсралтай ээж аваа хараа хяналтанд маш их байдаг байж байгаад магадгүй нэг найз залуутай болоод маш их гоё итгээд итгэлээр угаасаа тэр чинь бэлгийн хавталд орж байгаа. Тэгэл нэг удаа одоо бэлгийн хавталд ороод дараа нь дох, тэмбүү, сайн хилдэг загвуутан, терминац ч гэдэг юм уу тэр маш олон өвчлөлүүдийн алийг ч авах эрсдэл бол байгаа хэл та. Тэгвэл энэ бол олон бэлгийн хавтагчтай байхаар одоо өвчин илүү тусаад байдаг гэдэг ойлголтыг та бас энэ дээр салгаж өгөөч. Ер нь нэг удаа л хүн маш зөв амьдарч явж байснаа нэг удаагийн л одоо итгэлийн үднээс маш их одоо хүнд өвчин ч юм уу тэр хүн өөрөө авчих эрсдэл бас байж болох талыг л одоо танаар бол хэлүүлвэл хүмүүс илүү ойлгох гэж бодоод байна. Тийм эрсдэл бол байдаг. Саяны нөгөө тантай ярьжсэн кейсээс шүү дээ. Өвчнийхээ нууц хугацаанд шинжилгээ өгөө тухайн маань нэрвэл гарчихсан. Тэгэнгүүт бэлгийн хавталд орчдөг. Тухайн маань бас уг нь айгүй зөв хүн байгаа байхгүй тий. Хамтрагчтай болох гээд хамтрагчтай хам шинжилгээ өгдөг. Гэтэл одоо тийм байдлаар маш харамсалтай байдлаар халдвар авсан тохиолдлууд байдаг. Тэгэхээр бас нийт хүн ам маань хүнийг битээ тэгж шүүж үзэрээ тийм ээ. Ямар ч тохиолдол гарсан байж болно. Тийм. Дээрээс нь одоо нөгөө ер нь бол бас шууд тохиолын бэлгийн хавталт гэдэг юм анх удаа хавталт орох гэж байгаа юм дээр бас 100% итгэхэд хэцүү. Одоо яг шууд ингээл бэлгийн хавталт тухайн реакшн дээр ингээл орох гэдэг та бэлгийн замын халдвар төвчнөө юу гэдэг асуултыг аваад буцаад хавталт орно гэдэг тохиолдол бол би бол тийм тэгж бол бодохгүй байна. Тэгэхээр ер нь бол одоо юу гэдэг гадуур ямар ч хүн байж болно тийм ээ. Буруу бэлгийн зам үлтэй ч хүн байж болно. Тэгээд эсвэл эрсдэл багтай зам үлтэй ч хүн байж болно. Тэгэхээр нөгөө бэлгийн замын халдвар төвчин маань зөвхөн нэг хүн 100% хамгаалаад одоо юу гэдэг тусахгүй байх боломж аюу хэцүү байдаг. Тэгэхээр бэлгийн байнгын хавтагчтай бол тэр хүнд өнж байх тийм ээ. Тохиолын бэлгийн хавталт орох гэж бол таны хэлдгэр заавал бэлэвчтэй ороо. Анханаас нь бэлэвчтэй ороо. Бэлгийн замын халдвар өвчин авсан хүмүүсийн бас нэг буруу ойлголт байдаг. Бэлэвчтэй л орсон шүү дээ гэж орж ирдэг. Өө нь тийм гисэн бийж өвдсөн байна гэд дээрээс нь ахын замаар авцсан уу гэж аюух асуудаг. 0-ын суултураас ч гэдэм үү те. Эсвэл ус масанд ороод авдаг ч гэдэм үү, саунд ороод авчлаа ч гэдэм үү. Тиймэрхүү тохиолдлууд гараад идэг. Тэгэхээр ер нь бол бэлгийн замын халдварт өвчин маань өөрөө ер нь бактери ч гэдэм үү, мөөгөн цэрч гэдэм үү, вирусын халдвар чинь тухайн хүнд халдварлуулах зам тийм ээ халдвар үүсэх нөхцөл температурын орчны хими ч гэдэм үү тий гадны тэр нөхцлүүд нь бүрдэж тэр хүн халдвар авч байгаа шүү. Тэр ер нь хэр барахтаа тэгж ахын замаар л ерөөсөө огт авахгүй.
За дээрэс нь одоо юу гэдэг тэр нөгөө бэлгэвч хэрэглээд аваад байгаа гэдэг хүмүүст бол бэлгэвчнийхаа бүрэн бүтээлийн байдлыг анх шалгах. За тэгээ анханасаа бэлгэвчтэй бэлгийн хавталд орох. За дээрэс нь ерөнхийдөө нөгөө нэг ямар байдлаар бэлгийн хавталд орж байгаа гэдгээс бас хамаардаг. За амансекс хийгээд ч тийм үү шулан визээр бэлгийн хавталд орох ч гэдэм үү. Тиймэрхүү тохиолдолд халдварах эрсдэл бас өндөр байдаг. Тийм. Мэдээж та бэлгэвчтэй амансекс хийхгүй тодорхой. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол бас яг ямар моментээр те яг эрсдэлтэй заавал нь яг бэс юм уу юу гэдэг тал дээр. Тэгэхгүй өө бэлгэвч хэрэгэлсэн шүү дээ гэдэг гэтэл өмнө нь бэлгэвчгүй хавталд орж байгаад яг дуусах төхөөд бэлгэвч хэрэгэлсэн ч гэдэм үү. Тэр тохиолдолд аав тийм. Тийм. Тэгэхээр бас эрсдэлтэй зан үйлүүдээс бодож үзэж байгаа хэрэгтэй. Шулуун визээр бэлгийн хавталд ороход бол бэлгийн одоо нөө халдвар авах эрсдэл бол маш өндөртэй. За тэгээ амансексэр ч гэсэндээ халдвар авах эрсдэл бол өндөр байдаг. Тэднэрт эрсдлүүд нь яагаад өндөр байгаа вэ гэдгийг бас тайлбарлаж өгөөч. За механизмын хувьд гэх юм бол одоо шулуун визээр бэлгийн хавталд ороход одоо ер нь бол тухайн хүн бэлгийн хавталд 2 хүн ороход нөгөө дурын шингээ ялгарч байгаа. Тийм байдлаар чигшил бий болж байгаа тохиолдолд бол салтын бичил гэмтлүүд бага байдаг. Гэтэл шулуун гиз бол яг одоо зохимжтой бэлгийн хавталд орох хэсэг биш шүү дээ тий. Үндсэн үүрэг нь бол өөр. Гэтэл тэндээс бол одоо тийм дурын шингээ ялгарахгүйгээс холбоотой ч гэдэг юм уу тий. Хангалттай чигшивлээгүй. Тиймэрхүү ер нь бол бичил капилляр судасны гэмтлүүд маш их гарч идэг. Одоо бидний нүдэнд харагдахгүй арсны гэмтлүүд гараад ирнэ гэсэн үг байхгүй юу? Шалбархай одоо тэр зулхаанууд гараад тэрүүнгээр одоо тухайн хүн ямар нэгэн байдал бэлгийн замын халдвартай байх юм бол тусаараа дамжаад байна л гэсэн үг. Тэгээд бэлгийн замаар дамжих халдвар аваад байна гэсэн үг. За амансекс ч гэсэндээ ер нь бол тухайн хүн ам залгуурттай ямар нэгэн гэмтэлтэй байх юм бол салтын гэмтэлтэй гэж болно шүү дээ. За буйлны өрөсөлтөй байж болно. Эсвэл шүдэ ойрхон ахуулсан байж болно тийм ээ. За эсвэл урагдл ч гэдэг юм уу тууралт гарсан байж байгаа тэрний шарах байдалтай байж болно. Тиймэрхүү тохиолдол байх юм бол бас үеийн шингэнэрч гэдэг юм уу тий. Тухайн дурын шингэнэрч гэдэг юм уу одоо халдвар авах эрсдлүүд байдаг. Халдвар авдаг ер нь бол тийм тохиолдол байдаг. Бас эрсдэл зан үйлүүд гэдэг чинь бас ялцчихгүй бас чухал зүйл байгаа даа шүү дээ. Тэрийг маш тэр хүн мэдээж маш ойлаа халдваргүй байж тэр зан үйлийг яг хийх ёсгүй гэж бол хоёул хэлээгүй дээ хийж болно. Гэхдээ энэ хэрвээ халдвартай байх юм бол маш өндөр эрсдэлийг дагуулж байгаа юм байна. Тэгэл ойлгох хэрэгтэй. Тийм. За тэгээ өөр эрсдэл зан үйлүүд гэх юм бол нөгөө бэлгийн олон хамтрагч автагчтай байх. За суцаар хар тамхи масруулах байц хэрэглэгч гэдэг юм уу тий. Эдгээр маань бас өөрөө нэмэлт эрсдлүүд болоод өгдөг. За дээрэс нь бэлгийн хавталд орохын үед тогтмол одоо юу гэдэг нь согтруулгундаа хэрэглэгч гэдэг юм уу тийм ээ. Масуурсан байдалтай байнга хавталд ороод ах нь өөрөө дараагийн нэг хүндрэл нь байдаг хөө нөгөө өөрийгөө хянах чадваргүй болсон учраас өөрийгөө нөгөө хамгаалж хавталд орсон уу гэдэг асуудал аягүй хэцүү болчдөг. Тэгээд тэгэнгүүт баяр ёслолч гэдэг юм уу хэтрүүлэн уусныхаа дараа унтаад сэрсэн нэг хүнтэй хамт сэрсэн гэдэг юм уу. Тиймэрхүү тохиолдолс аягүй хэрэг гаддаг. Тэгэхээр бас масруулах байц ч гэдэг юм уу эсвэл согтруулах хундаа бас хэмжээ хязгаартай хэрэглэл зүг баг та. Би ер нь ингэж боддог шүү дээ. Би саяхан нэг тийм пост хийсэн л дээ. Хүн яг арх уухаараа ямар нэгэн зүйлээс тодорхой хэмжээний мансуурал дондох процесс өгдөж штэ. Ер нь бол хүн арх уухаараа бүх зүйлийг архишүүлж хийж байгаа штэ. Ялангуяа яг танаа одоо ажил дээр хүмүүс тэгж ирж байгаа бах те. Би арх уугаал ингээл нэг юм өөр ихнэр хөвгттэй их зүг хүн байгаа гэсэн. Тиймэрхүү кейсүүд ирдэг байхгүй юу? Одоо кейс яваалтаас хэлж өгч тэрийг хүмүүс ойлгож яваасан. Тохиолын хавталт. Тийм хүмүүс юу нэлээ ирдэг юм байна те. Мэж тэр ирнэ. Тэгээ тохиолын хавталт орсон. Тэгээ яасан би яг одоо нөгөө хавтлыг л асуух гэдэг байхгүй би тэрийн үнийг бас олж имжил гэх. Тэгэнгүүт мэдхгүй. Унтаал сэрсэн. Тухайн үед би шоуцсон унтаал сэрсэн тасраад сэрсэн. Тэгсэн чинь л нэг хүнтэй хамт байсан. Тэр бол ерөөсөө хүүстэр ерөөсөө хамаардаггүй. Маш их анхааруулна. Тэгэхээр ерөөсөө л одоо тэр зүү зохистой хэрэглээ гэдэг юм бас анхааруул. Тэгэхээр ерөөсөө л одоо тэр нөө муу зуршил эрсдэлтэй тэр зуршлууд чинь дараагийн хэцүү алхмуудлууд таны дагуулад байгаа шүү. Тийм ээ. Тэгэхээр ямар нэг юмыг тунгийн харуулж хэрэглээрэй гэж бас зөвлөмөр байдаг. Согтуудаа ямар нэгэн үйлдэл хийж байгаа бол тэр эрүүлдэ тодорхой хэмжээнд одоо сэтэл байсан баг. Санаат болон санаандгүй байдлаар хийдүүдээ бодсон. Ерөөд оюун бодолд нь байсан зүйлийг хүн согцсон үедээ хідээлийн хэрэгтэй бол би хийдэг гэж боддог. Тийм учраас энэ буруугаа архируулж хийж байгаа бол тэр хүн өөрөө үнэхээр асуудалтай. Бүх зүйлийг л буруугаа хаста өөр юм чих гээд байдаг. Ялангуяа бэлгийн замын өвчнг бол яг л тэгдэг баг. Би хүсээгүйсэн чил нэг эмэгтэй ингэжлээ гэдэг юм ярьдаг. Тэр бол хийнийх нь санаандгүй байдлаар бэлгийн хавталд орно гэж хизээч байдаг юм аа гэд тийм үг байдэн шүү дээ тий. Тэр бол хизээч санаандгүй байдлаар бүдэрч хүн унах тохиолдол байна үхээс санаандгүйгээр хувцас тайлах нь ойлголт байхгүй бах. Тэгээд манайхаа ерөөхдөө яг энэ подкаст өнөөдөр ч юм уу 30 хэддэг дугаар хийж байгаа юм. Ямар ч юм манай подкастууд 30 гараа явцсан байгаа. Тэгээд яг бэлгийн замын
яг энэ сексийн амьдралын талаар ярихаар хүмүүс их сонирхдаг юм байна. Манайх нийт 3 дугаар дээр 30 хэдэн дугаар дотроо нэг 3 яг энэ юуны сексийн амьдралын талаар нэг дугаар хийсэн байна. Энэ мэдээж ингээл хоорондоо замбраагүй ингээл унтаж хөвтөд байгаараа гэдгийг уриалж байгаа биш. Тодорхой хэмжээний яг энэ эрүүл мэндийн ойлголтуудыг энэ яг тал талаасаа уламжлалтаас нь ч өгж байгаа, секс судлаачаас нь ч өгж байгаа, антропологи эмчээс нь ч өгж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлүүдийг хэрсэн чинь хандлт бол их өндөр үздэг юм байлээ. Тэгээд өнөөдөр бэлгийн замын өвчнийхэн талаар ярихаар жоохон айдаг, хурдаг зүйлийн талаар ярьж байгаа болохоор хандлт бас яг ямар байх юм бол гэхдээ энэ дотор хүмүүсийн үзэх хандлага бас их нэлээд байх бах. Гэхдээ тэр сонсож байгаа хүмүүст бол би өнөөдөр бас нэг зүйлийг хэлмээр байл та. Энэ бол ерөнхийдөө айж ичих зүйл биш тийм ээ. Тодорхой хэмжээний хүний амьдралд бол яг хүн болгон бэлгийн замын өвчтөй болоод энийг нэг зөвтгөхөд байсан юм бол алга. Үнэхээр ямар нэгэн байдлаар алдаа гаргацсан байгаа бол тэр алдаа гацсах боломж нь бол яаралтай эмчилгээ хийх ёстой. Тэгээд хүн алдгүй хүн гэж байдгүй байлаа гэж бодъё л. Тэгээд алдаан дээрээсээ хүн суралцах ёстой. Мундаг хүн бол хүний алдаан дээрээс суралцах ёстой. Яг нэг дундаж хүмж гэдэг юм жоохон хүн боловынхаа өөрөө алдаан дээрээ суралцсан. Бүр тэнэг хүн бол алдсан ч алдаан дээрээс давтаалгаа тэр хүмүүсээ бол тэр бол үнэхээр уучлаарай тий. Асуудалтай хүмүүс байгаа тань. За тэгээд хоёул сэргээлтийн талаар яриад дуусгая. Ер нь бэлгийн замын халдвар төвчнөөс сэргийлэх ер нь аргууд, зайхууд дохын халдвараас сэргийлэхийн тулд PrEP гэдэг юм байгаа юм байна гэдгийг хоёул өнөөдөр хүмүүст шинэ мэдээллийг яг та бүхэн бол олон хүнд л энийг хэлж байгаа. Гэхдээ миний хувьд бол энэ шинэ мэдээлэл байгаа учраас сонсогч нартай энэ зүйлийг ингэж хэллээ. Тэглээгээ тэр имийг хүмүүс маань ингээ хайгаад явчих биш. Энэ бол тодорхой хэмжээний эрсдэлт бүлгүүдэд бол илүү хөр хэрэгцээтэй юм биш үү гэдгийг ойлгож аавна. Хэрэг яг нарийн мэргэжлийн чинь хяналтанд заавал хэрэглэн тий. Түүнээс шууд гүйж болон витамин шиг хэрэглээл ингээл замбраагүй байгаад тах ш. Им гэдэг чинь тодорхой хэмжээний цаана химийн одоо процесс хэрэгжиж байгаа учраас тань тодорхой хэмжээний одоо их бага хэмжээний гажнууд бол цаана илэрч боломжтой. Тэрийг бол уруул явагдаж байгаа, элэг болон бөөрөнд очих ачааллууд бий болж байгаа. Тэгэхээр бас тухайн хүний одоо физиологийн үйл ажиллагааны тулгуурлаж иж бас нөгөө шалгуурт нь орсон байдаг. Тийм элэгний үйл ажиллагаа юм байх тийм ээ. Бөөрийн үйл ажиллагаа юм байх. Тэр шинжилгээнүүдээ бас авдаг. Тэгээд яг шалгуурт тэнцэж байгаа хүмүүстэй өгдөг гэсэн үг. Тийм. За тэгвэл бэлгийн замын хоёулаа маш олон өвчний талаар ярьлаа. Энэ дунд хоёулынх нь яриаг үзэж байгаа хүмүүс донд бэлгийн замын өвчнөөс өөрийгөө маш сайн урьдчилан сэргийлдэг хүмүүс байгаа бол тэнд эрүүл мэндийнх нь хувьд л тодорхой хэмжээний амьдралд нь хэрэгжүүлж болохоор дадал зөв зуршлыг хоёулаа өнөөдөр л өгж байгаа бах. За тэгвэл зарим нэг залуучууд асуудалтай байгаа бол яг одоо эмнэлэгт хандаараа гэдгийг хэлж байгаа. Тэгээд ер нь бэлгийн замын өвчин тусан эсвэл одоо сэргийлье гэж үзэж байгаа юм бол ер нь өрхийн эмнэлэг дээр очивол бэлгийн замын ямар шинжилгээнүүд өгч болох юм. За ер нь дүүрэг дээр очиод ер нь бүх шинжилгээг өгж байгаа юу? За яг ямар тохиолдолд төсвүүд дээр очих юм бэ гэдэг хоёлын очих замын гоё ойлгомжтой хэлээд өгч. Өрхийн эрүүл мэндийн төв дээр бол зөвхөн тэмбэг илрүүлэх тестүүд бол явж байгаа. За дүүрэг дээр бол одоо нарийн мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмч байгаа, мөн бэлгийн замаар дамжих халдварын эмч тустай байгаа. Тэгэхээр тухайн зарим дүүрэг дээр бол одоо PCR шинжилгээ хийгдэж байгаа. Зарим дүүрэг дээр бол хийгдэхгүй байгаа. За ямар ч үндсэн шинжилгээнд дээр бол тусаар тэмбэг халдвар илрүүлэх. За тийм мазокор одоо бусад зарим цошмог бэлгийн замын халдвар болон өргөсөлт өвчнүүдийг илрүүлж болно. За мазокын шинжилгээ болон цусны шинжилгээ өгөөд мазок дээр асуудалтай ч юм уу тий PCR өгөх шаардлагатай тохиолдлууд гарах юм бол хүсүүд дээр ирээд PCR өгч болно. За манайх дээр бол нийт 48 үүсгэж үзэж байгаа. Папиллома вирусын 28 генотипийг за тэгээд бэлгийн замаар дамжих бусад халдваруудтай нийт 48 үүсгэж үзэж байгаа. За мөн бусад эмнэлгүүд бас үзэж байгаа. За нийслэлийн амгалан амарч газар Монгол Японы эмнэлэг бас үзэжсэн тий. Тийм. Тэгэхээр зарим одоо нөгөө улсын 2 дугаар төмөлөг гэх чинь бусад эмнэлгүүд бас шинжилгээнүүдийг бол хийгдэж байгаа. Чиглэл авах тохиолдлууд гэх юм бол манайх дээр манай албан дээр одоо Colpro гэдэг үйлчилгээ байдаг. За 72 77 90 гэдэг дугаар байгаа. За тэр дугаараас одоо ажиллах цагийн хуваарч гэдэг юм уу шинжилгээний бэлтгэлдээ юг хангах хэрэгтэй юм тийм ээ. За цаг бол авч арай болохгүй байгаа. Гэхдээ шинжилгээний бэлтгэлээ одоо хэрхэн хийх юм, ямар үе шинжилгээ өгөх юм, за дүүргүүд дээр их юм бол яг дүүргүүд хитээс хэдэн цагийн хооронд ажилтны ч гэдэг юм уу. Тиймэрхүү ерөнхий мэдээллүүдийг бол авах боломжтой байна. За тэгвэл ерөнхийдөө маш олон өвчлөлийн талаар ярьлаа. Хоёулаа өнөөдөр хүмүүсийг айлах гэж байгаа биш. Энэ таны амьдралд магадгүй тохиолдож магадгүй хүчин зүйлс өнөөдөр хөрцөн сэргийлээрээ тэгэд үнэнч байгаарэ, зөв амьдраарэ гэдэг зүйлийг ярьж байгаа. Хүн би бол боддгоо шүү дээ ингээд хүний амьдрал цаанаас нэг юм зөв байлгахын тулд энэ бэлгийн замын өвчин гэдэг зүйл хүртэл цаанаас байх юм болов гэж бодож байгаа. Магадгүй бэлгийн замын өвчин гэдэг зүйл байхгүйсэн бол энэ ч замаа алдна өстэй ингээд одоо тий
бараг дуртай хүнтэйг хүмүүс унтах ч юм уу. Энэ тодорхой хэмжээний хүмүүс зарим хүмүүст бол нэг юм хаалт болж үүсээд байгаа. Энэ нь бидний амьдралд ухамсарт хүн бид нар ч ухамсартай хүмүүс учраас ямар нэгэн одоо мал амтан ч юм уу нохоо биш учраас яг ингэж одоо үнэнч байхын тулд цаанаас нь нэг юм одоо өвчнгүүд байгаад ч юм шиг нэг юм тогтолцоо байгаад байгаа ш. Гэхдээ яг амтны дунд ч гэсэн бэлгийн замын өвчин байх байдаг л. Гэхдээ хүмүүс дотор бол ингэ судлагдаад шинжлэгдээд за энийг ингэ сэргийлж болно гэдгийг хүртэл ингэ таны ойлгох монгол хэлээр яриад байхад тэн дээр халдвар аваад ухамсаргүй яваад бүх зүйлийг архиугаж ихэд байгаа бол энэ бол та үнэхээр ухамсарт хүн үнэ биш үү гэдэгтээ өөрөө дүгнэлт хийх хэрэгтэй байх л та. Тэгвэл за хоёул сэргийлэх талаар ер нь бэлгэвч байгаа юм байна. За өөр ямар аргууд байх боломжтой. Одоо нөгөө бэлгийн замын халдвар дээр чинь нөгөө папиллома вирус бол бас бэлгийн замаар халддаг. За папиллома вирус дээр бол одоо вакцинжуулалт байна тийм ээ. Бэлгийн идэвхтэй насанд орохоос өмнө вакцины хийснээр тухайн вирус хэрвээ биед орж ирвэл дархлааны механизмаар хамгаална гэсэн үг. За одоо ер нь бол вакцины эсрэгүүцэгчтэй холбоотойгоор бас айгүйх эсрэгүүцэгдээд байгаа. Тэгэхдээ яг мэрэгжлийн хэмжээ хувьд зөвлөхөд бол за ер нь бол уг нь бол одоо өндөр хөгжингөө орнуудад бол эрэгтэй эмэгтэй аль алинд нь хийгдэж байгаа. За тэгээ бэлгийн идэвхтэй насанд орохоос өмнө одоо өсвөр наснд нь сэргийлж вакцин хийгдэж байгаа. За тэгээд ер нь бол өндөр хөгжингөө орнуудад бол одоо хийгдээд маш удаан хугацаанд явчихсан гаш нөлөө багтай. За үр дүн маш өндөртэй байгаа. За манайд бас хавдрын тохиолдлууд бол байгаа шүү дээ тийм ээ. Одоо эмэгтэйчүүдийн тохиолдох хавдрд бол ерөөсөй хоёрт байж байгаа. Тийм homозны хавдраар. Тэгээд насжилт нь маш юу болчихсон. Залууччихсан. Тэгэхээр энэ хүндрэлүүдээс энэ чинь одоо сэргийлж болохгүй нөвчин байгаа байхгүй вакцинаар сэргийлээд болох боломжтой өвчин байгаа. Гэтэл одоо ингээд зарим хэсэг бүлэг хүмүүсийн юугаар одоо хүмүүс хийхгүй байгаа тохиолдлууд байдаг. За тэгэхээр ер нь бол за танд ямар нэгэн урал хүндрэл гараагүй бид чинь янз бүрийн асуудал байхгүй тийм ээ. Эрүүл тухайн үед өвчин одоо юу гэдэг нь цочмог амьсгалын замын халдвар төвчнгүүч гэдэг юм уу бусад ямар нэгэн байдлаар таны эрүүл мэндийн байдал тэнцэж байгаа бол бас тэр вакциндаа хамаахдагыг бас зөвлөж байна. За вирусын халдварын хувьд бол одоо тийм байна. За одоо жишээ нь үнэхээр одоо нөгөө халдвар вакцинаар ч гэдэг юм уу тийм ээ имэрч гэдэг юм уу юу аж чадахгүй хамгаалж чадахгүй өвчнүүд байгаа. Тухайн үед бол ерөөсөө бэлгэвчээ хэрэглэнэ. Анхнаас нь бэлгэвчээ хэрэглэнэ. Тэгэхээр бэлгэвчний зөв хэрэглээг бас та сайн судалж үзээрэй гэж хүмүүст хэлмээр байна. Тийм хүмүүс их хвчлэн ерөнхийдөө юм бэлгэвчийг жоохон дутуу байдалтайгаар хэрэглэх гэдэг тохиолдол байдаг. Тэгэхээр зорилго нь юу юм? Тэгэхээр яаж хэрэглэх ёстой юм гэдэг одоо зарим мэдгүй хүмүүс бол тэрийг үзэрэй гэж хэлмээр байна. За дээрэс нь усан сэргийлэх үзлэгтэй заавал хамрагдаарай. Манай энэ монголчууд бараг ихэнх хүмүүс нь дандаа аль ч өвчин дээр те бид ерөөсөө дандаа л зөөр илэрхээр ирж үзүүлэх гэдэг. Тэгэхээр өрсөн сэргийлэх шинжилгээнд хамрагдаарай. Та байнгын хамтрагтай бол ядаж жилдээ нэг удаа. За эсвэл эрсдэлтэй тийм байнгын хамтрагчаа харьцангуй олж чадаагүй ч гэдэм үү залуу насны тиймэрхүү хүн ганц бий ч гэдэм үү тийм байгаа тохиолдолд эсвэл эрсдэлтэй хавталт орох гээд байдаг бол 6 сараас 1 жил тутамдаа цогтмол шинжилгээ өгөөрэй гэж хэлмээр байна. За манай хүсүүдийн бас улаан тууз гэдэг пэйж ажиллаж байгаа. За тэрэн дээр бол хэрвээ та одоо хуцаар ярих боломжгүй байгаа тохиолдолд бол чатаар бас мэдээлэл авч болдог. Тухайн асуултаа. За манай дээр колбра үйлчлэгэн дээр бол яг мэрэгжлийн хэмжээ ажиллаж байгаа. Тэр зөвлөгөө мэдээлэл магадгүй санаа зовоод хаана хинд очихыг мэдэхгүй бол тийш залгаад асууж болох нь шүү дээ. Гэтэ мэдээж зайнаас бол эмчилгээ, онцлогооны юм одоо шууд эмчилгээний талаар бол зөвлөгөө өгч чадахгүй. Чиглэлээр хэлж. Тийм, зөв чиглүүлж цаг алдахгүйгээр зөв чиглүүлж болно. Тэгэхээр тэр зүйлийг илүү сайн хэрэгжүүлээрээ тэгээд яг сая Эндра амчин ярьж байгаа яг тэр пэйж хуудсуулан одоо тэр утас гэдэг ч юм мэдээллүүд нь би яг энэ подкастны дор та бүхэн тавиад өгчин тийшээ ороод мэдээллүүдээ илүү сайн аваараа тэгээд манай халдвар төвчин судлалын үндэсний төв бол үнэхээр сайн ажиллаж байгаа юм байна. Баг хамт олон та болон танаа багийн хамт олон ч гэсэн ажлын өндөр амжилт төсөө. Тэгээ өнөөдрийн хоёулынх нь ярьж байгаа яриа ерөөд бол өндөрлөх тийшээ хандж байна. Тэгээд хоёулаасаа бэлгэвч ярьсан шүү дээ. Бэлгэвчэн дээр би бас нэг зүйлийг бас одоо зүгээр хэлж өгмөр санагдаад байна л да. Одоо нэг өрхийн эмнэлэгчийг тараадаг гэжтэй мөнгөлөг гэдэг нэг бэлгэвч тараадаг гэсэн. Одоо тэрийг тарааж байгаа юу? Эсвэл өөр бэлгэвч тарааж байгаа юу? Манайх бол яг нэг глобал сангаас ирдэг буцалгүй тусламжаар ирдэг тийм бэлгэвчийг бол яг манайх төр бол тараадаг. За өрхийн эмнэлгүүд бол яг нэг тусдаа одоо нэг тендер зарлаад тэдүнгээр авч байгаа болохоор яг зах зээл дээр ямар байгааг бол би бас яг эмнэлгүүд дээр бол мэдэхгүй. Янз янзаар л өгч байгаа. Тэрийг манайх нэг жоохон зузаан мудзаа ингээл жоохон голоодох шиг байна. Тэгээд өрхийн эмнэлэг дээр бол ер нь магадгүй одоо үнэхээр бэлгэвч авах мөнгөгүй байх юм бол өрхийн эмнэлэг дээр чи ороод үн төлбөргөө тарааж байгаа тий. Яг хөө үнэхээр мөнгөтэй мөнгөдөө санаа зовж байгаа юм байвал өрхийн эмнэлгээс ороод бас бэлгэвч авч болно.
Тэгээд бэлгэвчин дээр бас зузаан нэмгэн гэл одоо зарим хүмүүс ч ингээд бэлгэвч хийгээд манай найз нөхдөчсөн асуудаг л да ингээд нэмгэн бэлгэвч байна уу мэнэг одоо би яг бэлгэвч зардаг юм шиг болохоор би мэдэхгүй л да. Тэгээ яг судалж үзсэн чинь нэмгэн бэлгэвчүүд их гарсан юм байна. Өөрөөсөө мэдрэхдэггүй юм шиг. Гэтэ тэрний аюулгүй байдал хэр юм бэ гэдгийг бас маш сайн бодож үзэх хэрэгтэй. Тэгээд зарим хүмүүс ч гэсэн бүр ингээд сонсоод тахт нийтдээ зөвлөд бол тохиолдсон юм лээ. Нөхөн ковид үед нэг 2 давхар маск зүгөө яваад байдаг шиг 2 давхар бэлгэвч хийж хүртэл үндсэн тохиолдлууд хүртэл байдаг юм байл шүү дээ. 2 давхар бэлгэвч хэрэглэхээр нь бол бэлгэвч урагдах хэслийн өндөртэй байдаг. Тэгэхээр 2 давхараар бол хэрэглэж болдгоо байгаа шүү. Бас тэгэж хэлмээр байна. Тэгэхээр 2 давхар масктай ч адилхан бол хамгаалахгүй. Тэр бол тодорхой хэмжээний үүрэлтээ өгч байгаа учраас бэлгэвчл сорох аюултай. Тэгээд юм бэлгэвчтэй холбоотой бүр угаадаг бэлгэвч гэлүү нэг тийм бас юм явж ирсэн. Тийм нөгөө насан туршийн дэлгүүрүүдээр заарч ирсэн тий. Гэтэ тэр угаадаг бэлгэвчийг бол яг нэг юм тууштай автрагч дээр л хэрэглэх хэрэгтэй. Тийм. Тэгэхгүй бол одоо бас тохиолдлын автлууд дээр бол бас хэрэглэхэд хэцүү. Дээрээс нь тухайн хүний ариутгах халдваргүйжүүлэх чанар хэр вэ нөө гэдэг бас жоохон хэцүү баг. Тийм шүү дээ. Өөрөө зүгээр ингээл савандал угаачаал бэлгэвтэл ордох юм л чинь. Одоо яг савандаж угаах бол яг тухайн одоо халдварыг бол 100% алдахгүй гэдэг дээр хэцүү шүү дээ. Бид нар ч гараа угааж захтаа зөвхөн савандаад угаахад бол халдвар дамжих хэрэгслийг 40%-аар л бууруулж байгаа. Ерөөсөө контактаар тийм ээ. Тэрний араас яах хэрэгтэй юм бэ? Заавал халдваргүйжүүлэх хэрэгтэй. Спиртнээс өртөө басналаар халдваргүйжүүлэх хэрэгтэй. Тэгжээж халдваргүйжүүлэх одоо чанар нь 90% хүртэл өсөж байгаа тийм ээ. Тийм байдаг. Тэгэхээр одоо дан ганц угаагаад бол бактери эсрэг саван гэж бас яриад байдаг. Гэтэл угаалтын минут хэд байгаа юм яг яаж байгаа тэр процессаас мэдэгдэхгүй. Тийм 30 секунд дотор угаачаал энэ ямар ч халдваргүй болсон гэж яддаг бас тийм асуудал байхгүй тийм. Тэгэхээр ер нь бол угаадаг бэлгэвч тийм үү тиймэрхүү юмыг бол зөвлөмжийн тий одоо тухайн одоо нөгөө зөвлөгч байгаа шүү дээ худалдааны зөвлөгч байгаа. Тэр хүнээсээ сайн л авлаж асуух тийм ээ. Одоо бас нөгөө тооёуд бас айгүй хэрэгэлдэг шүү дээ. Ер нь бол бас юм чин тоо зөвлөх дуртай. Чинь ягаад одоо нөгөө ганц бие хүмүүс төр зөвлөж. Тийм ганц бие хүмүүс төр одоо жишээ нь бас хэрэгэлээ шүү дээ. Тийм одоо нөгөө юу яадаг л да бидний 10 жилд байх үед ярьдаг байсан шүү дээ. Нөгөө твч үнэнч бай бэлгэвч хэрэглэдэг гэдэг. Яг өөрөө болсон. Тийм өөрөө болсон. Гэтэл одоо болохоор твч үнэнч бай бэлгэвч хэрэглэхээр одооны одоо залуу хүмүүс ялангуяа бэлгийн идэвхтэй насны хүмүүс бол твчих айгүй хэцүү. Тийм ээ. Үнэхээр хэцүү. Бидний үед бас жоохон хэцүү л хэлдэг гэсэн баг. Тэр твчиг бол дээл гэдсэн тийм. Тухайн үед нь твчиг бол ерөөсөө нөгөө халдварах бас 100% сэргийлж байгаа гэж ярьдаг шүү дээ. Ерөөсөө аюулгүй арга гэж яриад байдаг. 100% аюулгүй арга. Гэтэл твчиг бол айгүй үнэхээр хэцүү байдаг. Тэгэхээр тийм тохиолдолд таяага тоо хэрглэж болохгүй гэж гол нь зөвлөмжийн дагуу яг зөв хэрэглээрэй л гэж. Тэр хоёр чинь зөвхөн эмэгтэй л хүн хэрэглэж байгаа шүү дээ тий. Эрэгтэй эмэгтэй тооёуд байд юм л шүү дээ. Ер нь нийтлэг байгаа юм уу тий? Тийм. Эрэгтэй хүнд чиргэлэх тоо байна. Хасаараа хамт хэрэглэж болох боломжтой шүү. Тооёуд бас байгаа тоглоомод насан туршийн тоглоомод. Тэгэхээр та хэд маань яг одоо ер нь бол одоо сорсууд бол аюул олон болчлоо шүү дээ. Тэгэхээр яг зөв сорсоос хэрхэн яаж зөв хэрэглэх боломжтой юм тийм ээ. Яаж халдваргүйжүүлэх ёстой юм. Тэднийг асуугаад хэрэглэхэд бол бас боломжтой. Тэр чинь бол бас яг сингл хүмүүс ч юм уу ганц бие хүмүүст бол бас хэрэглэхэд бэлгийн замын халдвараас бол хэрэглэх боломжтой. Тийм. За бусад бас нэг энэ дэр хэлэх юм бол одоо нэг бусад өрөвсөлт өвчнүүд үүдэг эмэгтэйчүүдийн. За тийм тохиолдолд байх юм бол одоо 1000 манахаар үзүүлээд гарч ирэхгүй. Ягаад тэр манайч нөгөө нэг яг төрөлцсөн имлэг учраас бэлгийн замаа илүү төвлөрч үзүүлдэг. За тэгэнгүүт одоо юу гэдэг Escherichia coli-гоос үүдэлтэй өрөвсөлч гэдэг юм уу. За эсвэл бөөр шийсний замын өрөвсөлч гэдэг юм уу тийм ээ. Эсвэл өөр Streptococcus, Staphylococcus өрөвслүүд бас байж болно. Тийм ерөнхий бактериуд өрөвсөл байдаг. Тэгэнгүүт одоо нөгөө манайх дээр ирээд зүг зүгээр байгаад байна яах вэ гэдэг тиймэрхүү бас асуудлууд гарч ирээд байдаг. Тэгэхээр одоо эмчийнхаа үгэнд яг ороод зөв чиглэлээр шинжилгээ өгөөд тийм бол эмч чинь цаашаа бас хэрхэн зөв чиглүүлэх талыг бол хэлээд өгнө. Тийм. Тэгэхээр бас өөр тийм одоо нөгөө ерөнхий бактерийн халдварууд байдаг учраас нөгөө эмчийн зөв халдвар гүйжүүлэх гэдэг аргыг бас яриад байгаа. Тэгэхгүй бол нөгөө халдвар гүйжүүлэлт дутуух юм бол та заавал бэлгийн замын халдвар төвчин биш гэсэндээ бусад бактериуд, вирусууд, мөгөнтрүүд ерөөсөө л ингээл бидний орчин тойронд байж байгаа юм чинь бас тэн дээр өрөвсөх эрсдэлтэй шүү гэдгийг бас хэлмээр байна. Одоо юм их хөгжсөн байна. Тэгээд тодорхой хэмжээний одоо бэлгийн замын өвчин сэргийлэх аргууд байгаа талаар хэллээ. Тэгээд ер нь бас одоо энэ сэргийлэх аргуудын талаар одоо энэ залуучууд бол бидний хэлүүлэлтгүй бараг өөрсдөө мэдээллийг маш сайн хайгаад мэддэг болсон байгаа. Тэгэхээр ер нь бол манай ах эгчнэр биднээс дээш үеийнх юм бол жоохон ойлголт их тааруу байдаг. Тэгэхээр тэр хүмүүс ч гэсэн энэ мэдээллүүдийг маш сайн аваарай. Тэгээд яг одоо ингээд мэрэгжлийн эмч нартай би ингээд ярилцаад подкаст хийж их тэр доор нэг ах юм уу нэг их ч орж ирэл загнаал бичдэг.
одоо тийм юм гэж юу байсан юм эс ингээл уламжлалт дараагаар бэлгийн замын өвчнөө бараг эдгээс нь тухайгаар ч юм бичээл явчихдаг байхгүй. Тэгэхээр бид нар гол нь нарийн мэргэжлийн эмчнэртээ энэ зүйлүүдийг ярьж байгаа учраас шинжлэх ухаан өнөөдрийн төвчөнд яаж явж байгаа яг тэр чиглэлийнх нь доктор, профессор, ерөнхийдөө мэргэжлийнх нь эмчнэрийг ингэж урьж оролцуулж байгаа учраас та бүхэн мэдээлэлд эргэлзэхгүйгээр энэ мэдээлэл бол гэхдээ энэ бол өнөөдөр бид нэг маш хүнд өвчний талаар өнөөдөр ярьсангүй ерөнхийдөө бол нэг юм тодорхой хэмжээнд нь дурдаад хөнгөн байдлаар та бүхэн эрүүл мэндийн боловсролыг тань амьдралдаа хэрэгжүүлж болохоор тэр тодорхой хэмжээний би нэг ингүүл ухамсарлууд зүгээр юм байна да гэдэг энэ зүйлүүдийг л ярьж байгаа. Тэгээд энэ дэр амцаа хэллээ зарим хүмүүстээ той зөвлөдөг гэдэг энэ дээр би бас саналыг байна. Хосуудын хувьд ч гэсэн яг тодорхой хэмжээний бэлгийн амьдралдаа тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах ч юм уу шинжилэлт оруулахгүй бол олон жил болсон хосууд чинь нэг хоорондоо нэг тийм сүлдээ нэг юм тасгал хийж байгаа юм шиг те нэг юм хоорондоо нэг юм ял болгож авч байгаа юм шиг нэг юм бэлгийн ажил хийгээд тэгээ энэ нь дараа нэг өөр хин нэгэнтэй ч юм уу бэлгийн хавталт ингээл одоо орох энэ байдал нь ч юм уу илүү ихээр ингээд нэг юм сонирхолтой санагдаад өөр нэг шинэлэг зүйлийг хайгаад ингээд яваад байгаа энэ байдлууд нь дараа нь өөрсдийг нь эрсдэлд оруулж байгаа байх. Тэгэхээр ер нь бол гэр бүлийнхээ хүнтэй гэж юм уу яг одоо энэ насанд хүрэгчдийн дэлгүүрүүд бол зөндөө болсон байгаа шүү дээ. Тийш ороод юм сонирхолтой тэр тоглодог ч юм уу гол нь хосууд хоорондоо гоё үнэнч байгаа тий. Бэлгийн хавталт хин нэгэнтэй ороод тэр хүнтэй яг салж болно. Байнга амьдрахгүй байж болох л ахaltaа тэгсэн хэрнээ тэр хүнтэй үнэнч байх юм бол ирээдүйд нэг хоёр хүний хувьд бол маш олон хүмүүсийг одоо эрсдлээс сэргийлж байгаа тэр зүйл бас байгаа бах. Тэгээ ялангуяа өсвөр насны дүүнер маань бас үзэж байгаа бах. Магадгүй өсвөр насны бас хүүхдүүд айгүйх одоо бэлгийн асуудал, бэлгийн замын өвчин тэгээд жирэмсэн болж байгаа тохиолдлуудыг сонсогдож байгаа. Тэгэхээр дүүнер маань ч гэсэн энэ мэдээллүүдийг маш сайн авч байгаараа ягаад гэвэл бэлгийн маш өндөр тэр одоо идэвхжлтийн үед явж байгаа учраас тэр үедээ тодорхой хэмжээний мэдээллийг маш сайн аваад одоо өсвөрийн юу лээ тийм ярилцдаг хүмүүс байдаг юм л ч тийм дүүргийн эмгэгүүдэд ч гэсэн яг одоо би нэг ингээд ингэнгүүл тийм өсвөрийн залуучууд туслах төгөөд тийм байдаг. Тэр үед нь зүгээр төвчээрээгээл өнгөрөх биш яг ийм бэлгийн одоо амьдрал дээр ойрхон зөвлөө өмөр баг. Тэгээд төвчих гэдэг бол яг үнэхээр чинь одоо цаанаасаа физиологиороо дааврын өөрчлөлтөнд ороод тэгээд цаанаасаа чинь насанд хүрч байгаа тийм хүмүүст бол үнэхээр хэрэгцээ нь физиологиороо байгаад бол бас хэцүү тийм ээ. Тийм. Тэгэхээр ер нь бол одоо нэг харьцангуй чөлөөтэй элен далангуу бас ярилцвал зүгээр. Ээж аав нар ч гэсэн дээр хэтэл дээр бас ярилцвал зүгээр. Одоо ер нь яг бидний үеэс эхлээд бас ээж аав нар арай харьцангуй юм шинжлэх ухаанч зөвлөгөө өгдөг болов уу гэж боддог хүүхдүүдтэй тийм ээ. Өсвөр насныхаа хүүхдүүдэд ч гэсэндээ одоо манай аав ээж үед ч гэдэм үү тийм хүмүүс одоо харьцангуй нас явсан хүмүүс бол одоо тэр талаархаа жоохон чөлөөтэй биш тийм ээ. Хэцүү байх тохиолдол байдаг гэсэн. Тэгэхээр одоо ээж аав нарсэндээ одоо заавал сургуулаас гаднаас боловсрол авах биш бэлгийн боловсролыг авах биш. Ээж аав нар чинь хамгийн одоо юу гэдэг ойрхон хамгийн хайртай хамгийн тэр хүнийг чин үнээр хайрлах зөвлөх хүн чинь ерөөсөө л ээж аав байгаа тийм ээ. Тэр зөв зөвлөгөө өгөөрэй тийм ээ. Хэрвээ одоо янз бүрийн шийдвэр төвлөрөөд байвал шууд зөв чиглүүлж авчраарай. Дээрээс нь тэр бэлгийн амьдралын талаар шууд буруу шаагаал тий. Одоо юу гэдэг тиймэрхүү хандлага битгий гаргаарай хүүхдүүдтэй. Харцангуй төвчээртэй байгаа сонсоод зөвлөлтөж ярилцаарай л гэж бас хэлмээр байдаг. Тэгээ бас сая нөгөө насан туршийн дэлгүүртэй холбоотойгоор бас нөгөө нэг насан туршийн дэлгүүрт тэр өртөлтийн өмнөх сэргээлтийг одоо зараадсэн тохиолдол гарсан. За тиймэрхүү юмнуудыг бол харин битгий аваарай. Тэр чинь бол тодорхой заавал эмчийн хяналтанд ор зөвшөөрлөөр мэдээлэл явж ирсэн. Энийг ингээд хэрэглэх юм бол бэлгийн замын бүх хүчнээс сэргийлж болно. Одоо антибиотик эмчилгээ болон одоо тэр нөгөө вирус эсрэг эмийг гаднаас одоо оруулж ирэх тэр хүн бол ямар ч худалдаа авах зөвшөөрөл байхгүй хүн байхгүй юу. Тэр хууль бус зүйл хийгээд байна гэсэн үг. Дээрээс нь тэр хүн тэр тухайн хүнд ямар ч нөгөө тухайн хүний одоо юу гэдэг эмнэлзүүн болон тухайн хүний одоо бэлгийн тэр зан үйл дээр ч гэдэм үү ямар ч ярилцлага хийдэггүй ямар ч тэр таналт хийдэггүй тийм ээ эрсдэлтэй алхам байд юм уугүй гэдэг ерөөс үзээгүй ээжэж тухайн хүнд тэрийг зарж байгаа нь маш буруу үйлдэл болж байгаа гэсэн үг. Тэр хүн бол ер нь хуулийн хариуцлага хүлээх ёстой. Тийм чинь им юг имийг бол ерөөсөө хууль бусаар наймаалаад байна гэсэн үг байхгүй. Тэр чинь хуулийн хариуцлагатай. Тийм тэгэхээр тиймэрхүү хүмүүсээс бас дамж битээ тийм зүйл аваарай гэж бас хүмүүс зөвлөмөр байна. Тэр бэлгийн амьдралын одоо тэр нөгөө нэг хэрэгцээтэй тиймэрхүү зүйлс бол байж болно. Тийм эм бэлтгэлүүдийг битээ тэгэж дур мэдэж аваарай. Дараа нь өөрөө өөрийгөө хохиров гэдэг асуудлыг бас ярмаар байна. Тэр чинь ямар ч эмчийн хяналтанд байхгүй зүйлсүүдийг хэрэглэхээр чинь дараа нь илэг бүрэнд нь ачаал өгөх үе тийм ээ. Бид нь ямар нэгэн сөрөг нөлөө оруулж гарах үе. Тийм. Тэгэхээр заавал эмчийн хяналтанд ор тийм зүйлсийг одоо ирж одоо шинжилгээ өгөөд эмчийн хяналтанд ор эмчилгээгээ бичүүлж аваарай гэж. Яг зүт тийм мэдээлэл сошиал дээр яваад яг одоо тэрийн ойлголт байхгүй хүмүүс бол тэнд маш их итгэж
тэр зөвлөдөг бараг зарим нь авч хэрглэж эрсдэлд оруулж эргээд өвчин болоо та бүхэн дээр ирсэн тохиолдлууд ч байгаа бах. Тэгэхээр тийм яг нарийн мэрэгжлийн яг одоо бэлгийн замын одоо өвчнний яг юм нарийн мэрэгжлийн эмчнэр л танд үзэж шинжилж судлаад хүлэмжшөрсөн зүйлийг л өнөөдөр бид хоёр одоо prep гэдэг эмний талаар л өнөөдөр бол яг энэ талаар ярьж байгаа болохоос өөр ямар нэгэн тийм ижидтэй таныг халдвараас сэргийлдэг, таныг бүр үнэхээр супер болгодог тэр зүйлүүд бол байхгүй. Тэрийг бол эмчтэй зөвлөж одоо энийг хэрэгжилж болох уу гэдгээ сүүлийн үед хүмүүс их асуудаг болсон юм байна шүү дээ. Тэгэхээр тэр зүйлүүдийг маш сайн асууж зөвлөж байгаараа нарийн мэргэжлийн биш хүний ярианд бас хитэх туйлшиж хитрхи хитгэж бити ингэж яваараа гэдгийг хэлэх байна. За тэгээ бид хоёр ерөөхдөө бол цаг гарган одоо хугацаанд та бүхний эрүүл амьдралын хэм маягт за бас нэг таны ухамсарт бас тодорхой хэмжээний зүйлүүдийг хэлж өгж ойлгуулсан болов уу гэж бодож байна. Тэгээд мэдээж энэ одоо бид бүхний энэ ярьж байгаа зүйл яг одоо камерт бид хоёр харагдаж байгаа боловч бид бүхний цаана баг ажиллаж байгаа. Тэгээд энэ баг ажиллаханд бол тодорхой хэмжээний ивент итгэж гэдэг байгууллагын тусламжтайгаар танд хүрж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Тэгээд манай энэ удаагийн дугаарт бол одоо амар уламжлалт өглөөний унд байж байгаа. Тэгээд мэдээж нэг хүн үзчихээр маш их завгүй байдаг бах те. Эмчнэрийн ажил хэцүү шттэ. Нэг харахад бүр ингээ орой холцсон. Тэгэл одоо юу ч хийдэж байгаагүй л байгаад гэдэг бол амар өглөөний унд. Ер нь өглөөний цагаа уудаг уу? Уудаг тогтмол өглөө 30 г авиас иддэг. За энэ яг өглөөний унтанд оруулж үлэх зүгээр байгаа юм уламжлалт өглөөний унд байгаа. Энийг болохоор би өглөө би нэг хүнд мэдчих чаддаг байхгүй. Өглөө би ч одоо 6 цагт босоод гараа 6:30 40 км гараа явдаг төвжирлээс сэргийлэл. Айгүй их өглөөний итэж юм болчиход байгаа. Тэгээд ээзгийтэй болон за яг юм алтар арваатай юм бүтээгдэхүүн байгаа. Тэгээд энэ дотор болохоор алтар арваа, ээзгий, бурам, чаавар, майлингүүр, хушны самар гэдэг ерөөхдөө эмэгтэй хүний бараг амьдралын хувьд бол хэрүүл гэж тооцогддог зүйлүүд байж байгаа. Дотор нь 5 шиг нэг юм ууттай байж байгаа. Энийг нэг өглөө машиндаа төгжирж явж байхдаа ч юм уу нэг юм жижиг нэг юм одоо усны сав байдаг штэ. Тэн дотор халуус хийгээл дотор нэгийг хийгээл цагаас ихсэрж байгаа л уучих юм бол энэ айгүй уйг ер нь өглөөний хувьд бол тий өглөөний илчлэгийг л хангалттай өгчөж байгаа. Тэгээ жоохон цадахгүй хүн байвлынхаа хоёрыг хийгээс ихсрээд уучиж болно. Тэгээ бүр зарим үед болохоор юм жижигхэн бөмбөлгөн юм одоо 10 гурил болгоод хүртэл ингээд хэрэглэх юм бол гоё. Гэтэ усанд хийгээд хэрэглэх их гоёга дотор энэ хоёр төрөл байж байгаа. Тэгээд энэ CU-гийн бүх шалбараар зарж байгаа юм байлаа. Тэгээд энийг завгүй амьдралын хэм маягтай бас эмчтэй бэлэг болгож өгье. Баярлалаа. За тэгээд бас өглөөний ундан дээр ч бийж болно. Ерөнхийдөө би бол хаяа бас яг одоо хоолны газрын одоо гуанзны ч гэдэг юм уу цайны газрын ч юм уу хоолнд бол заримдаа нэг юм хүнд өргөд нэг юм шингэхгүй гаж юм шиг үе байдаг. Тэгээд гэртээ маш завгүй байсан үед бол өөртөө хоол хийгээд авч явахад хэмдрэлтэй үед бол энэ бас их зүгээр дууруу гэд энэ болохоор булгуур будаа байж байгаа болцсон будаа. Эрүүл одоо жим мэндэ анхаардаг ч юм уу ийм хүмүүс эмэгтэй хүмүүс бас их сонирхт юм байлаа. Тэгээд энэ нэг гликемик индекс нь 55 буюу түүнээс доош буюу цусндах сахарын хэмжээг доктортой барьж өгөх тийм эрүүл өгцөн өсөхгүй маш гоцсон цаддаг. Одоо надад бол энэ хангалттай л байгаа. Эрэгтэй хүнд бол 250 г, эмэгтэй хүнээс хангалттай л байгаа. Энд бол би хаяа нэг өөр зүйлийг холиод хийж болно. Одоо өөр ногооч гэдэг юм уу. Эсвэл би бол яг тунаатаа сүүлийн үед бол хольж идээд байгаа. Тэгээд бас их гоё амттай. Болцсон учраас энэ дээрээс нь баг зэрэг онгоолгоод пэчент хийгээд халаачна. Энэ сав нь өөрөө юм эрүүл юм савлгаатай учраас дотор нь халааж агаад хэрвээ аяг тавг байхгүй үед ч юм дотроос нь шууд бараг идэж болохоор юм байж байгаа. Тэгээд энийг бол заавал хөрөгчөнд хадгалах шаардлага байхгүй. Ил сайн хадгалж болно. Тэгээд энэ дууруу булгуур будаагчсан хэрглэж үзээрэй их таалагдах байхаа гэж бодож байна. Подкаст бүр эхлэхэд бол бид бүхний яг ингэж гоё эхлэл үед бол ивент гэж оролцож исэн. Одоо юу байгаа? Зөв таслт гэдэг компани байгаа. Хар үрийн тос гэж сонсч ирсэн үү? Хар үрийн тос. Хар үрийн тос гэдэг юм судлаад үзээрэй. Тэгээд энэ маш олон хар үрийн тос гадуур ингэж яригдж байгаа шүү дээ. Тэр дотроос хангалтгаж гэж хэлж болохоор тэг хүүтэн аргаар шахаж гаргаж авна гэж байж байгаа. Тэгээ хүүтэн аргаар шахаж гаргаж авахаараа энэ бол нэг 100 гаруй төрлийн эрдэс минерал агуулсан. Өөр хар үрийн тос ч өөр маш өндөр антиоксидант юм билээ. Тэгээд эмч хүн учраас та мэдж байгаа. Антиоксидант бол хүний эсийг хамгаалах те. Ер нь ямар ч үед бид нар антиоксидант л гэж одоо яриад байгаа шүү дээ хүмүүст. Тэгэхээр энэ маш өндөр антиоксидант агуулсан хар үрийн тос байж байгаа. Тэгээд хүний биеийн
бүх хэрэгтэн тогтолцоонд маш их сайн нөлөөлдөг. Тэгээ ялангуяа өвлийн үйлдэлд бол бид нар ханаа төмнөөс үрсэн зэрэглийг тархлагаа дэмжих ерөн л ядарч сүлдэдэг бол бас нэг хэрэглэхэд энэ урамлын гаралтай учраас ямар ч гаж нөлөө байхгүй. Тэгээ одоо зарим хүмүүсийн хувьд бол уушиг цэвэрлэх үүднээс ч юм уу хэрэглээд тахаар одоо маш их одоо тийм уушиг цэвэрлэгддэг ч гэдэг юм уу энэ зүйлүүд бол маш их байгаа. Тэгээ хүмүүс бол хэрэглээд мэддэг болчихсон. Миний хувьд бол маш итгэл даадаг газар учраас эднийхтэй хамтарч ажилладаг. За тэгээд энэ бас нэг юм кофе, detox кофе байна. За тэгээд энэ бас аль бишний эрэхтэй оруулж ирдэг энэ бүтээгдэхүүнүүдийг бэлэг болгож байна. За тэгээд бид бүхний цангааг бол бас тайлсан ус. Энэ усыг нууж үзсэн үү? Энэ ус чинь нөө Vitafit компаниас сүүлд гаргасан ус шүү дээ. Тэгээд яг хөө өнөөдөр манай ширээн дээр хоёулахын цангааг тайлж ерөөхдөө бол байж байгаа. Тэгээд цангааг тайлж байгаа учраас би энэ усыг бол бас ярих дуртай. Энэ болохоор Булган аймгийн Хангал гээд сум байгаа. Тэгээд маш гоё байгалийн цэнгэг эрдэсээр баялаг усыг ямар нэгэн байдлаар нэмэлт юу ч оруулаагүйгээр ингэж савлсан юм байлээ. Тэгээд энэ дэлхийн мөнгөн медальтай ус. Тэгээд Монголд бол яг мөнгөн медальтай ус өөр байдаг гэсэн нь бол мэдэхгүй байна. Тэгээд мөнгөн медальтай ус бит хоёрын цангааг тайлж хүмүүстээ эрүүл мэндийн боловсрол өгөхөд бол бас одоо ингэж хамтарч ажиллалаа. Тэгээд өнөөдрийн дугаарт одоо цаг заваа одоо зарцуулаа. Өнөөдөр бол одоо яг ажил дээрээс л наашаа ирлээ. Тэгээд бит хоёр ярилцж байгаад ямар ч нэг дугаар бол та бүхэнд одоо хүргэж гин. Тэгээд энэ дугаар орсон цаг мөчөөс эхлээд та бүхэн бас яг энэ амьдралынхаа хэмжээг юу нь ямар хөө байгаа юм бэ? Би юу нэг үнэнч байх хэвээр юу яах хэвээр вэ гэдгийг бас нэрхцүүлэг бодоод үзье. Манай эмэгтэйчүүд энэ дугаарыг бол маш ихээр үзэх бах. Тэгээ нөхрүүдтэй ч гэсэн заавал үзүүлээрээ энэ танаа гэр бүлд ч гэсэн нэг зүйлийг бол бодогдуулах бах гэж бодож чинь. Гэхдээ дан ирчүүдээ би буруутгамааргүй байна. Эмэгтэйчүүд маань ч гэсэн өөрсдөө үзээ нэг зүйлийг бодоорой. За мөн бас бид бүхний энэ одоо хийж байгаа дугаарууд Didish TV-гийн social show гэж байгаа. Энэ дээр болохоор өдөрт нь 2-3 удаа өндөр хандлтаар ингэж цацагдаж гардаг. Тэгээ яагаад Didish TV-тэй бид бүхэн хамтарч ажиллаж байгаа вэ гэхээр яг интернет орчинд орох боломжгүй хүмүүс байгаа байхгүй юу? Одоо жишээл манайх лагер дээр одоо интернет байхгүй. Тэн дээр зөвхөн Didish TV л байх боломжтой. Манайх бас тэнгүү Didish TV-гийн 813 дээр тавиад үзээрэй. За тэгэхээр хоёулынхны дугаар ямар ч нэг өдөр бол тэн дээр гарна. Тэгээд өдөө үзэж байгаа малчт маань за мөн лагер дээр байгаа интернет байхгүй яг нэг тийм утас 9 одоо тийм одоо интернет энэ орчин байхгүй байх гэж айгүй гой хамардаг юм байл шүү дээ. Тий. Энэ үедээ яг эрүүл амьдралынхаа хэм маягийг одоо сахиад ингээд 813 дугаар сувгаа үзээд байж байгаа хүмүүст бас энэ өдрийн мэндийг хүргэж байна. Тэгээд энэ дугаараа дуустал үзсэнд баярлалаа. Тэгээд энэ драмжтай маш баярлалаа. Тэгээд цаашдын ажилд нь амжилт хүсье. Тэгээд иргэдтэй маш гоё эрүүл мэндийн боловсрол олох үүднээс бас энэ подкастэнд одоо ингэж оролцож байгаад баярлалаа. Тэгээд та манай үзэгчдэд ерөнхийдөө хэлмээр санагдсан ч юм уу одоо ингүүл зүгээрээ шүү гэдэг тэр зүйлийг бас хэлээд хоёлаа энэ дугаараа өндөрлөө. За урьж оролцуулсан та бүхэндээ бас маш их баярлалаа. За тэгээд яг бэлгийн замаар дамж халдрынхаа эмчийн зүгээс зөвлөх юм бол өөрийгөө л эрсдлээс сайн хамгаалаарай. Тэгээд байнгын бэлгийн хамтрагчтай болсон бол хоёулаа эрсдлээс хоёр биенийг хамгаалаарай. За тэгээд саяны хэлснээр нөгөө бусад өрсөн зэрэглэх аргуудаа сайн хэрэглээрэй гэж хэлмээр байна. За дээрэс нь одоо бэлгийн замаар хатамж халдвар авсан ч гэдэг юм уу хэдийг халдвартай хүн хэрвээ та мэдж байгаа ч юм уу таньдаг бол битээ тэр хүнийг буруутгаарай. Тийм ээ нэгэнд тэр хүн алдаа гаргацсан ч гэдэг юм уу тийм байгаа бол нэг хүн гэдэг байдлаас нь хүлээж аваарай. Бусдыг битээ ялгарлан гадуурхаарай гэдэг бас мессежийг өгмөрнө. За баярлалаа. Тэгээд өксүүд гэдэг маш том айл бол ковид үед бол маш их ачаалттай ажилласан гэдэг бүгдээрээ мэдж байгаа. Тэгээд халдвар төвчин гэдэг бол өвлийн хувьд бол одоо маш их одоо олон ажлыг нугуулж бидний ард бол ажиллаж байсан том өрх айл байгаа. Тэгээд энэ өрх айлыг төлөөлж бол оролцож байгаа. Энэ драмжтай бол маш их баярлалаа. Тэгээ бүгдээрээ бас сая энэ драмжийн ярьсан тэр одоо холбогдож болох пэйж хуудас ч юм уу утсын дугааруудыг би бас энэ драмжээс аваад коммент сэгээр оруулаад өгч байна. Тэгээ та бүхэн сан сэтгэлээд энэ дээр хуваалцаарай. Мэдээж энэ дугаарыг үзэж байгаа лайкаа дараад шеэрлээд за илүү олон хүнд хэрэгтэй хүмүүстийн зөвлөгөөг үзүүлээрэй гэж хүсэх байна. Тэгээд бүгдээрээ дараагийн маш чухал одоо яригдах подкастаар иргэн уулзлаа. Баяртай.